За өнөөдрийн подкастын зочнороо бидний сайн мэддэг одоо хайртай багш Амар Төвшин багшаагаа урьж авчирсан байна. За Анхаа академийн үүсгэн байгуулагч. За өнөөдөр Амраа багшаагаа одоо урьж оруулсан үндсэн шалтгаан байгаа. Одоо яриулъя гэвэл маш олон сэдв байна. Багш ингээ яриад байвал бараг дуусахгүй. За тэгээд өнөөдрийн гол онцлж байгаа зүйл болохоор бид нар за энэ та бүхэнд харуулж байгаа нөгөө амьдралын луужингийн дэвтэр гэдэг дэвтэр байгаа. За таад нэлээд олон подкастаар бас сонссон баг. Маш олон лидерүүд маань ялангуяа амжилттай бол лидерүүд маань бүгдөө дандаа энэ луужингийн дэвтрийг ерөнхийдөө хөтэлдэг байгаа. За тэгээд миний хувьд нөгөө оршил ярих юм бол яг энэ анх нэг энэ бизнест орчоод энэ луужингийн дэвтрийг харчаад надад аюу хүн санагдаад ирсэн багш. Ингээд нэг олон юм агаал толгой эргэл нөгөө тэргээ хийж чадахгүй тэгээ нэг аюу хэцүү санагдаад аваагүй тухай үед харж байгаа. Тэгээд энэ жилээс болохоор яг зориглоо ер нь бол төлөвлөх хэрэгтэй маа гэж нэлээсээ ойлгоод нөгөө олон жил жоохон номын дуу сонсоод ирсэн чи өөрчлөгдсөн юм шиг байлаа. Тэгээд ер нь бол төлөвлөлөөд эхэлсэн чинь маш олон өөрчлөлтүүд миний хувьд гарсан ингээд өөрөөр амьдарч байгаа юм шиг санагдсан. За тэгээд тэнгуүтэл ингээд би одоо өөрийнхөө шинэ оноор бол өөрийнхөө хайртай хүмүүсүүдтэй за барыг 20-д хүнд ерөнхийдөө энэ хамгийн татны хайртай хүмүүсүүд гэр бүлийнхаа нэгээ дээрэс нь багийнхаа нэгдүгээр игний лидерүүд бүгдэнд нь ингээд нэртэй дэвтрийг ингээд бэлгэлсэн байгаа. За тэгээд нөгөө нийтлэг ажиглагдсан зүйл юу байсан бэ гэхээр хүмүүс маань дэвтрээ хөтлөж чадахгүй байгаа юм багшаа. Тэгэхээр энэ луужингийн дэвтэр гэж юу вэ? За тэгээд энийг ер нь яаж хөтэлдэг вэ? Багш арга техникийн зааж өгөөч гэж энийг өнөөдөр ирсэн байгаамаа. За амар ч гэсэн баярлалаа. Тэгээд ямар ч шалтгаан байсан гэсэн хүнийг хөгжүүлэх л одоо амбицтай байвал энэ маш сайн. Тэгээд ямар ч төгсмөд бас баярлалаа. За тэгээд мэдээж энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. За энийг бол яг сая чи бас хэллээ шүү дээ. Урд нь эхэлж хараад тэгээд жоохон ажиллагаа ихтэй төвхтөл санагдах нь хаваагүй гэдэг. Тэгээд яг тэр энэ тийм хүлээлтийн зөрүү үүсчихдээ. Энэ болохоор хүмүүс дэвтэр гэж хараад тэгээд нэгэд үзэнгүүтийн дэвтэр биш аахгүй. Тэгээд энэ болохоор бүр яг өөрийгөө дасгалжуулах юм бүтэн жилийн гарын авлага байхгүй. За тэгээд энийг нөгөө дэвтэр шиг хэрэглэх боломжтой болгож өөрчилсөн. Тэгээд тийм учраас хүмүүс нөгөө дэвтэр гэж бодоод нэнгүүт энэ үнэндээ дэвтэр биш, энэ дотор нь бүр бүхэл бүтэн том хичээл, дасгал ажил юм байж идэг тэнгүүт юу вэ чи одоо зүгээр л нэг time planner гэж бодсон юм уу. Төвхтэй юм байна гэдэг. Тэгэхээр одоо эхнээсээ хэдүүлээ энэ бол дэвтэр биш ээ. Тэгээ энэ бол одоо бүхэл бүтэн өөрийгөө дасгалжуулах хувь хүний одоо self coaching одоо tool эсвэл тэгээ хөтөлбөр нь багцтайгаа ингээ бүгдээрээ байж байгаа шүү. Дэвтэр бол зөвхөн нэг 10 хэсэгт нь олсон нэг 10% нь ч юм уу те дэвтрийн агуулга байгаа. Окей, тийм учраас энэ бол өөрийгөө дасгалжуулах одоо хувийн дасгалжуулагч юм байна гэдгийг бол та бүхэн маань ойлгоод нухацтай хандах юм бол одоо ойлголтын зүрэ гарахгүй. Окей, за тэгээд би санаастай зориулж бас слайд бэлдсэн байгаа. Яагаад тэгэхээр нөгөө та хэд маань ерөнхийдөө дэвтрээ авсан байж идэг. Тэгээд нөгөө яаж хөтлөхөө мэдэхгүй, дарааллаа мэдэхгүй байгаа учраас би зурагтаа явуулаад харуулвал та бүхэн ч илүү ойлгомжтой харах байх гэж бодоод слайд бэлдсэн байгаа. За би одоо слайдаа тавья. Окей, за та бүхэн дээрээс ногоон дэлгэж харж байгаа амжилтын систем гэд нэрлэлцээ. За яагаад амжилтын систем гэд нэрлэлцэн гэхээр ер нь бол энэ өөрийгөө дасгалжуулах энэ хөтөлбөр маань нэг хүнийг ер нь аагаас нэг яа хүртэл гэдэг юм эсвэл нэг хөтөлбөр ингээ эхнээсээ ахуулаад төгсгөл хүртэл ингээ хүнийг дагуулах зорилгоор хийгдсэн. Энэ системийг ингээ тус бүрд нь харах юм бол бид нар бүгдийг нь одоо ойлгоно шил одоо жилийн төлөвлөгөө жилийн төлөвлөгөө. За үнэт зүйл үнэт зүйл те зуршил зуршил би мэднэ. Дүгнэлт дүгнэлт би мэднэ. Гэтэл яг үнэндээ нөгөө хүн болгон мэддэг байх хангалтгүй гэдгийг бид амьдрал дээр үнэхээр харсан. Харин яаж мэддэг зүйлээ зөв нэг систем болгоод аль асуултанд нь төрүүлж хариулаад аль асуултанд нь дараа нь хариулаад тэг ингэж явах уу гэдгийг зөв дараачлалыг бид нар одоо танилцуулж байгаа хгүй. Тийм учраас нөгөө систем болгоод харах юм бол дараалт нь оруулаад харах юм бол та бүхэн энийг ойлгочноо. Тийм учраас энийг амжилтны систем гэж нэрлэсэн. За окей. За та бүхэн маань за энэ хэсэг дээр ерөнхийдөө дэвтэр дээр чинь юм
5 чухал алхмыг би өнөөдөр та бүхэнд ерөнхийд нь танилцуулчихъя. За доороос дээшээ явж байгаа. За ер нь бол миний дотоод тохиргоо. За энэ бол хамгийн одоо сүнслэг сэдв. Сүнслэг гэдэг нь жоохон одоо миний итгэл үнэмшил, миний одоо зарчим гэдэг юм уу те. Энэ зүйлүүдийг цэгцлэх маш чухал хэсэгтэй. Энийг бол жинхэнэ одоо энэ дотоод тохиргоо гэж нэрлэсэн байна. За дотоод тохиргоо буюу зарчмын хувьд итгэл үнэмшлийн хувьд олон асуудлыг шийдэж алсын хараа стратеги зохиох нь илүү зүг байдаг. Тэгэхгүй ингээл за шинэ он гарлаа за төлөвөө гараа миний алсын хараа юу гэдэг юм чинь тэгэл ерөнхий юм те. Тэгэл сайн болж өгдөг. Тийм учраас нөгөө эхлээд тэр тохиргоогоо тохируулж ийж тэгээ стратеги руу ороод алсын хараа. За ихэнх хүмүүс алсын хараа одоо төлөвлөгөөгөө хийнгүүтээ шууд ажил руугаа дайраад орчдөг. Тэгэхээр энэ бол бас зөв дараал биш. Тийм учраас энэний 3 дугаар дээр байгаа зуршил бүтээгч гэдэг сэдвийг 3 дугаарт оруулж ирж байгаа шүү. Тэгэхээр та хэд маань одоо энэ дээр харж байгаа бол би шууд ингэ. Окей. За дотоод тохиргоо 1-р хэсэг нь тий. За энэ өнгөс хэлж. Окей. За энэ 1-р хэсэг нь. За алсын хараа хэсэг нь 2. Зуршил бүтээгч 3. Өдөр бүрийн менежмент 4. Дүгнэлт 5. Окей. За ерөнхийдөө ийм дараалал байгаа шүү манай. Тэгээ дэвтрээ ерөнхийдөө нэгт чинь дэвтэр дотор чи ер нь бол дараалал байгаа. Гэхдээ та хэд маань ерөнхийдөө энийг дэвтэр гэж битээ хар. Ер нь төлөвлөгөө гаргаж за одоо шинэ он эхлэх чинь хэдүүлээ өнгөрсөн оноо дүгнэж чинь. За одоо яг өөрөөгөө дасгалжуулахын тулд энэ 5 зүйлийг л зөв дараалалаар нь хийгээд хэдүүлээ сурчих нь хамгийн чухал юм. Нэгдүгээрт сэтгэл санаагаа зэгцэлж авах нь байна. Итгэл үнэмшлээ зэгцэлж авах нь байна. Энэ нь юу гэсэн үгээр хандлагаа тохируулна гэсэн үг. За 2 дугаар алсын хараа гаргана, 3 дугаар туршил бүтээгч. За тэгжиж өдөр бүрийн менежмент хэсэг рүү орно. Тэгэхгүй бол нөгөө юу гэдэг алсын хараа зорилго хүсэл мөрөөдөлтөд хүрэх зөв зуршлуудыг бүтээж амжаагүй байж байгаад өдөр тутмынхаа ажил руу орчих юм бол нөгөө далд хумсар чинь биднийг яг л хуучин явдаг байсан замаар маань яг л хуучин ханддаг байсан хандлагаар маань миний одоо төлөвлөгөөнд одоо саад болох магадлал өндөр байдаг. Тийм учраас зуршил бүтээгчийг шинэ үйлрэлд зориулсан шинэ зуршлыг бүтээгээд тэгээ өдөр бүрийн менежмент хэсэг рүү ороод за тэгээд 5 дахь хэсэг нь бол бидний хамгийн хийдэггүй дүгнэлт хэсэг. Ер нь яг ямар ч бизнесийн хүмүүснийг 2 жил, 3 жил, 4 жил хийж чадна. Ямар ч байгууллагыг 4-5 жил ингээ ажиллаад байж чаддаг. Гэвч яг нөгөө тасралтгүй өснө гэвэл бас хүн болсон тийм биш байгаа. Энэ нь тодорхой хугацааны дараа нөгөө дүгнэлтүүд буюу энийг одоо жишээ нь коучинг гэж хэлж болно л да. Хэмжих, тэгээд дүгнэх, дахиад зорилго тодорхойлох, хэмжих, дүгнэх, зорилго тодорхойлох. Энэ дүгнэлт буюу коучингийн хэсэг нь зөв цагтаа орж ирэхгүй болохоор одоо бизнесээр бол нөгөө дахин инженерчлэх гэдэг хэдүүлээ үйл ажиллагааг re-engineering гэдэг байгаа. Яг тэр процесс чинь яг карьер, бизнесээр бас хэрэгтэй байдаг байхгүй. Яг нэг хэсэг яваад дүн шинжилгээ хийгээд бүх одоо процессүүд дээр нь дүн шинжилгээ хийгээд дахин одоо сайжруулалт хийх. Энийн тавтны хийх юм бол энэ ингээд нэг систем болж байгаамаа. Тэгээд одоо ингээд доошоо хэдүүлээ орондоо. Задрааг харах нь тийм. Тэ. Тэгэхээр нөгөө дүгнэлт хийдэг дээр ашаа ингэсэн сарын нөгөө бидний нөгөө хүмүүсээ болохоор энэ дүгнэлт хэсгүүд энгийнээсээ нөгөө юугаараа ялгаатай гэхээр за би миний камер харагч чинь өөрийгөө харахгүй байна. Танд харагдаж байна агшаа. Ингээд нөгөө бидний өдөр тутмын нөгөө Монгол менежер урд нь миний нөгөө ашиглаж исэн дэвтрүүд болохоор ингээд би өдрөөр ингээд хууцаараа өдрөөрөө байдаг. Тэгэхээр нөгөө нийт юмнууд ерөөсөө харж чаддаггүй юм байлээ. Тэгэнгүүт энэ дээр болохоор миний энэ дээр яг бүтэн 7 хоногийн минь ажлууд бүгд байгаа хгүй. Тэгэд би энэ 7 хоногийнхаа ажлын хамгийн гол нь энэ 7 хоногт миний хамгийн чухал одоо ажлууд яг юу юм? Одоо хинтээ уулзах нь миний хувьд хамгийн чухал юм. Тэг ямар төслийг би илүү гүйцэтгэх ингээд юм гол юм тавьчих чана. Тэгэнгүүт ингээд яг бид нар чинь төлөвлөснөөрөө баасан ажиллаж чадахгүй шүү дээ заримдаа. Тэгэнгүүт илүү цаг мах гарах дандаа гол руугаа ингээд хараад фокустай төвлөрөхөд айгу хэрэг болт юм эсэ. Тэгэнгүүт би ч одоо 2-7 хоног хэрэгжилж үзэж байгаа байхгүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд харахаар 2-7 хоногийн миний бүтээмж ингээд баг 2 сар шиг тийм амар хурдтай бүтээмж нэмэгдсэн. За тэгээд би хэрэгжилж байгаа хүмүүсүүдээс асуухаар ер нь бүгдээрээ тийм байгаад лээ. За тэгээд энэ доод хэсэг дээр нөгөө 7 хоногоо бид нар дүгнэж бичиж байгаа байхгүй. За би энэ 7 хоногт яг одоо бүтээх сурахад юу байсан, шинээр юу сурсан, юунд талархах хэвтэй гэхээр нөгөө амьдрал их илүү тийм аж аргалтай, утга учиртай нөгөө байгаа юмаа бас бид нар үнэлэхгүй юм шиг санагдсан.
За дээрээс нь нөгөө юу сурсан бусдад яг энэ одоо ямар хувь нэмэр оруулсан гэж бодохоор зарим нь ч айгаа дотоод үлмэг ангатал. За би дараа 7 хоногт илүү хариуцлагатайгаар сайнаар ажиллая гэдэг ингээд өөрийгөө шахаад явдаг. Ийм дүгнэлт хэсгүүд айгаа гайхалтай шүү манайхаа. За тэгээ багш манд хаашаа тайлбарлах байх. Чи айгүй тийм нарийн имийг яг зөв олж харсан байна. Тийм тэгээ одоо наатны чи одоо тэр зөвхөн тэр энэ 7 хоногийн чухал зүйлс гэдэг тэнгуут тустай тайлбартай, төслүүд нь тустай тайлбартай, доотлын 4 дүгнэлт чинь тустай тайлбартай. Ингээд бүтэн нэг хичээл болдог байхгүй. Тэгээ дүгнэлт хийх наа чинь бол одоо өдөр бүрийн дүгнэлт хийсэн. Айгүй чухал. Тэгээ чи энэ зам жаргалтай болсон юм шиг мэдэрсэн гэдэг чинь яг чи үр дүнгийн яг зөв мэдэрсэн байна. Окей. За би хамгийн төвөгтэй хэлгээл айгүй яриад байна. За тэгээ хүмүүсийн нөгөө их хамгийн ихний жоохон сүнслэг хэсэг гэх юм уу да. Нөгөө айгүй энгийн асуулт юм шиг хэрнээ айгүй төвөгтэй хариулахад айгүй амаргүй. За тэгээ дотоод тохиргоо шиг нэнгүүт яг энэ 3 асуулт гарч ирнэ. За энэ дээр нөгөө миний одоо үн чинь юу вэ? Үнэт зүйл юу вэ? Хоёрдугаарт миний итгэл үнэмшил юу вэ? Гуравдугаарт миний амбиц юу вэ? За энийг би уншаад бичгээр ингээд зарим хүмүүс заримдаа ойлгодог юм. За би маш энгийн тайлбарлая. За эхнийх нь миний одоо альва зүйлийг үнэлж цэгнэх миний одоо жишин зүйрлэх миний үнэт зүйл. Тэг хүн болгоны үнэт зүйл өөр байгаа шүү дээ. Зарим хүний хувьд их орон илүү чухал байгаа. Зарим хүний хувьд ээж нь чухал байна. Зарим хүн хүүхдээс нь өөр хүн харагдахгүй. Бусад хүмүүсээс биднийг ялгаж өгж байгаа зүйл бол одоо тэр үнэлж цэгнэж байгаа зүйлээрээ бид нар бусдаас ялгаатай. За энийг шууд хариулчихъя гэхээр ерөнхий юм бичигдэх гэдэг. Гэр бүл, эрүүл мэнд, эх орон гэдэг иймэрхүү юм бичигдэх гэдэг. Энийг илүү одоо өмнөх жилүүдээс илүү онцгой өөрөөр одоо тодорхойлъё гэж бодвол би танаас юу гэж зөвлөх вэ гэхээр хэдүүлээ ингээд хоёрдугаар асуултаас эхэлж бүглэе. Тэгэх юм бол илүү энэ асуултууд хариулахад амархан болно. Энэ дээр хариулъя. Тэ чи миний слайдыг харж байгаа бах тэ? Харж би дэвтрээ харж байна гэж. Окей. За энэ номер 2 дугаар асуултыг 1 дугаарт хариулъя. 1 дугаар асуултанд 2 дугаарт хариулъя. 3 дугаар 3 дугаарт хариулъя. За одоо би энийг тайлбарлая. За мэдээж тайлбарлахын тулд та хэдтэй илүү юу ачи илүү царай гараа ирчих. За сая та ерөнхийдөө ойлгосон 3 асуулт байгаа. 2 дугаар асуулт нь миний ертөнцийг үзэх үзэл буюу миний итгэл үнэмшил. Энэ юу гэсэн үг вэ? Яг юу илэрхийлэх гэдэг юм гэхээр чи ер нь ирээдүйд одоо энэ чинь нөгөө өнгөрсөн цаг дээр ярихгүй дээ. Ирээдүйд цагт чи хэн байхыг хүсэж байгаа вэ? Чи хэн байхыг итгэмээр байна? Одоо суперстар баймаар байна уу? Амжилттай бизнес эрхлэгч баймаар байна уу? Инфлюенсер баймаар байна уу? Чи өөрийгөө яг энэ амьдралд хэн гэж харахыг хүсэж чинь тэр итгэл үнэмшил чинь тухайн асууж байгаа. За энэ итгэл үнэмшил дотор чинь хариулахын тулд би айгүй энгийн 3 одоо нэг зураглал өгье. Тэгээ энэ зураглалын тусламжтайгаар манай хүмүүс өөрийнхөө хандлагыг одоо итгэл үнэмшлээр тодорхойлж болно. Жишээлбэл амьдралыг хэдүүлээ нэг жүжиг гэж үзэх юм бол энэ дотор кино гэж үзэх юм бол зөвхөн нэг зохиол гэж үзэх юм бол 3 дүр байгаа тийм үү? За эхнийх нь гол дүр. Хоёр дахь нь туслах дүр. Гурав дахь нь эсрэг дүр. Тэг ер нь дүр гэдэг бол бидний одоо альва хандлагыг л хэлж байгаа. Тэгэхээр хэдүүлээ ер нь нийгэм дээр байгаа 3 хандлагаас нэгийг сонгоно гэсэн үг. Яг нэг нөгөө хэлэхэд өнөөдрийг хүртэл хүмүүс маань ихэнхдээ туслах дүр дээр тоглосон байдаг. Өөрийгөө гол дүр гэж боддог боловч яг үнэндээ одоо яг тэр гол дүрийн зарчмаар амьдрахгүй байгаа бол энэ одоо жүжиглэж чинь гэсэн үг. 3 дүрийн хооронд явах магадaltaй. Туслах дүр гэж юм бэ гэхээр сайнтайгаа нийлээд муугаа үзээ ядаж чаддаг, муутайгаа нийлээд сайныгаа дээрэмдэж чаддаг. Алинд нь ч хувирч чаддаг. Өөрийн гэсэн тодорхойлтгүй бүх цаг үед амьдрч чаддаг. Ахуй амьдралаа авч явахын тулд ямар ч хүнтэй нийлээд юу ч хийж чаддаг нэг тийм нэг одоо ийм амьдралын итгэл үнэмшил байна шүү дээ. За энэ бол энэ цаг үеийн хамгийн тренд болж байгаа хандлага. Ямар ч хариуцлага өрөхгүй, илүү дутуу юмд амлалт өгөхгүй, тэ бизнес хийх юм бол үгүй гэж хэлэхгүй, тэгсэн хэрнээ хийхгүй. Тэ одоо юу гэдгийг нэг тийм дундыг баригч, хариуцлагаас зүхтаагч, тэгээд засраас нэг хэдэн төрөг болоод ахуй амьдралаа ингэж сэргэлээ ингэж айтайхан аваа яваад байдаг. Энэ үзэл бодол бол тренд болж байгаа гэж ойлгож байна. Энэ болохоор хүнд хай болохгүй амьдрах.
тий нийтлэг чиг хандлаа. За тэгэнгүүт энэ дүр дээр байгаа хүмүүс сургалтын цохоор бүр ингэж асууж байна надаас. Багшаа угаасаа л хаяа гол дүр болчихвол хаяа эсрэг дүр болчихвол явж ивэл ер нь зүгээр юм шүү гэдэг. За энэ бол угаасаа хэдүүлээ ийм л байсан. Одоо бид нар тийм шүү дээ. Ингээд заримдаа найзуудтайгаа нийлэхээр ингээд амар тийм цахилахгүй юм яриа л те. Босгүй бүтэхгүй юм ингээд тэгээд чаддаг үстэй те. Найзуудтайгаа ингээд зүүн тэгснээ ингээд ах их ээж авахгаа ч юм уу уулзахаараа ингээд амар тэнгэрлэг юм яриа л те. Энэ чинь туслах дүрийн хандлага багхгүй да. Тэгэхээр одоо хэдүүлээ цаашдаа ингэж жүжиглэх юм бол хэдүүлээ нийгэм байр суурь алдна. Өөрийн гэсэн тодорхойлтгүй явсаар байгаа цаг хугацаа өнгөрөх тусам хэдүүлээ нөлөөлөх чадвар алдаад байна. Тийм учраас хэдүүлээ одоо сонголт хийх хэрэгтэй. Би ямар хүн байхаа одоо шийднэ гэсэн үг. Харамсалтай энэ асуултанд хариулахгүй байсаар хүмүүс маш их цаг хугацааг алдаж байна. Одоо туслах төр дээр тоглосоор маш их одоо цаг хугацааг алдаж байна. Тэгэхээр би бол 26 настайдаа энэ асуулттай тулаад би алин шийдсэн гэхээр бодож үзээд жоох эсрэг дүр дээр баймаар санагдчихсан. Залуу хүүхэд байхдаа 18 сард байхдаа жоохон сахилахгүй байл жоохон кул харагдаад те жоохон. Тэгээд үзсэн чинь эсрэг дүр бол тухайн үедээ кафеэрнээ дараа нь дандаа нэг тийм сэтгэл зүйтэй бусдыг ингээд нэг жоохон охироодсон те тангаргаа зөрчсөн, хүнийг хуурцсан, тухайн үедээ өөрийгөө амар кул гэж бодоодсэн. Гэтэл яг цаг өдөр өнгөрөх тусам тэр нь буцаагаад миний нөгөө би чи уг хүн өөрөө айгу тийм зүг хүн байх хэрэгтэй гэж бодоод яваад идэг гэрнэ. Бодит амьдрал дээр тийм хүн шиг амьдрахгүй болохоор буцаагаад миний нөгөө дотор хүсэж байгаа үнэт зүйл маань намайг буруутгаад байт юм байна шүү дээ. Тийм учраас ингээд 25 6 ороод хүн ингээд бодоод тэ шийдвэр гаргасан. Тэгээ би тэр үедээ шийдвэр гаргаад гол дүр байхаар шийдсэн. За энэ шийдвэр бол насан туршийн шийдвэр байх ёстой шүү манайхаа. Тэ одоо нэг хүмүүс ярьдэн шүү дээ. Гэхдээ энэтэй бол харьцуулах аргагүй л дээ. Одоо улс төрч гэдэг юм уу? Хэрвээ нэг юм сонгох юм бол тэрэндээ одоо үнэн ч байх хэрэгтэй ч гэдэг юм тий. Тэр шиг тэрнээс илүү чухал зүйл л дээ. Энэ бол хүн байх тухай, мөс чанарын тухай ярьж байгаа учраас. За тэгээ би гол дүр байхаар шийдсэн. Гол дүрийн онцлог юу вэ? Жоох ядаргаатай дүр. Бүх юмыг зөв хийх гэж хичээн. Хүмүүсийн өмнөөс хариуцлага авна. Нийгмийн асуудлыг шийдэх гэж хичээн. Тэрнээсээ ядарн, ганцаардна. Яагаад тэр гол дүрүүд зөөхөн учраас туслах дүрүүд нэх учраас хариуцлага авч байгаа. Дандаа ядарн. Туслах дүрүүд чи айгүй амархан. Болохгүй болонгууд нөгөө гол дүрүүд рүү дайраад та нар л тэгсэн. Чил намайг тэгсэн. Чил болно гэсэн. Тэгэл болсонгүй гэл ингээ хэлчихдэг. Айгүй амархан. Тэгээ миний буруу биш. Тэгэхээр энэ гол дүр байна гэдэг бол жоохон хэцүү. Гэхдээ яг амьдрал дээр гол дүрүүд зөөхөн байгаа. Яг туйлшилсан эсрэг дүрүүд ч бас зөөхөн байгаа. Эсрэг дүр бол угаасаа нөгөө өөрийнхөө өмнө байгаа асуудлыг шийдэхин тулд ямар ч хэл хязгаар дүрм журам гэж байхгүй. Зүгээр мөргүүл зохиол дайраал гарна. Тэр хүмүүс юунаас санаа зовхгүй. Тэ. За тэгэхээр одоо энэ гурван хандлагаас хэдүүлээ нэгийг сонгохгүй бол дунд нь явж байгаа хүмүүс ухаалаг харагддаг үе одоо дуусчихин л да. Одоо нийгэм ийм тодорхойлтгүй хүмүүс бол одоо угаасаа явахгүй болчихлоо. Тэгэхээр хэдүүлээ одоо өөрийн гэсэн тодорхойлттой болохын тулд энэ гурван асуулт бол бидний одоо жинхэнэ одоо өөртөө тулахад тусалж байгаа. За тэгээд дүрээ сонгосны дараа үнэт зүйлээ бичвэл илүү амархан. Туслах дүр бол ингэж хичнээн шүү дээ. Шаардлагатай гарвал худлаа ярьч болно, мууг оруулахгүй, сайныг гаргахгүй, хинтж гавлахгүй амьдрах тэгэл одоо туслах дүрийн амьдралын зарчим бол тиймэрхүү юм явах нь шүү дээ. Тэгэхээр ч одоо хинч уулна бол тийм байхыг хүсдэггүй шүү дээ. За гол дүр бол мэдээж бууж өгөхгүй байх, тууштай байх, анд нөхдөд дэмжих те гэр бүлтэй өмнөж байх одоо гэл одоо шулуун шудраг одоо юу гэдэг юм амьдралын зарчмууд нь үдэл баримтлууд нь ингээд ороод байна. Тэгээд 3 дугаарт бол юу бичих ёстой вэ гэхээр ер нь тэгээ яагаад одоо гол дүр байх гэдэг вэ гэдэг шалтгаанаа бодож үзээд тайлбараа бичвэл илүү өөрийгөө ойлгоход туслана. Би болохоор эсрэг дүр байж үзсэн, туслах дүр байж үзсэн учраас би шууд за одоо тэгвэл тэгэл гол дүрд нь орохоос өөр арга байхгүй тий орсон. Миний хувьд жоох амаргүй байсан. Яг тэр одоо ийм нийгэмд ямиг зүгээр хийн гэж хичээх гэдэг бол тийм амархан биш. Гэхдээ нийлээд бодлоо хийгээдэй гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр гол дүр байх нь амаргүй боловч өнөөдөр би хэрвээ надаас та нар асуувал тий амрагч та сүүлийн 15 жил яг гол дүр тоглохыг хичээж явж штэ. Гол дүр тоглоод одоо чи надаас асуух хэрэгтэй тий одоо шил за гол дүр тоглохын тулд ашиг нь хэцүү нь юу юм? Яагаад бид тэгвэл гол дүр байх хэрэгтэй ингээд гэх юм бол би бас хариулна шүү дээ.
Би асуусан багшаа. Асуусан шүү. За. Окей. Тэгээд гол дүр байх шийдвэрийг гаргасан хэцүү зүйл нь юу байсан гэхээр эхнийх нь ганцаардал. Чи түр хэлсэн шүү дээ. Ер нь хариуцлага авна гэдэг чинь ганцаардна гэсэн үг. Энэ нь одоо танаа бизнесийн хэлгээр бол лидер болж байна гэсэн. За одоо бизнесээр бол нөлөөлөгч. За хоёр төрлийн инфлюенсер байна. Нэг нь болохоор нөгөө эсрэг дүрийн инфлюенсер байна. Нөгөөх нь гол дүрийн инфлюенсер байна. За ихэнхдээ гол дүр байсан дээр гэж хүмүүс ярьдаг. Ер нь бол гол дүр болсон дээр. За ягаад тэгэхээр энэ бол насан туршийн сонголт гэдгийг би дахиад тайлбарлачих. Ер нь нөгөө талаасаа ингээд нөгөө үр хүүхдээ бодсонч тэр гэр бүлээж бодсон тэр бизнесийн хамтрагчаач бодсон тэр ер нь эцэстээ нөгөө сайнаар дурсагдах эсвэл муугаар дурсагдах гэдэг чинь явж энэ амьдралын хамгийн том шагнал хамгийн том шийтгэл юм байлээ шүү дээ. Ер нь бол би энийг хизээ ойлгосон гэхээр нөгөө ээжийнхээ өөд болсны дараа би бодож үзэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө за ээж маань яаж амьдарч вэ? Гэт ингээ бодсон чи хүний амьдралд үлдэж байгаа хамгийн том одоо үн цэнтэй баялаг нь дурсамж байгаа байхгүй. Би ээжтэйгээ байсан, миний ээж юм байсан. Тэгээд нэг хитэн зургийн цомгон дотор хитэн зураг л үлдэж байгаа байхгүй. Тэгээд энэ хүний түүх миний зүрх сэтгэлд ингээ хадгалагдаж. Тэгэхээр ер нь явж миний үлдээх хамгийн том баялаг бол тэр сайн түүх тий. За эсрэг дүр бол угаасаа нэг тийм сайн дүр үлдээхгүй, түүх үлдэхгүй. Айгу хэцүү түүх үлдээ. Миний үеийн эсрэг дүрүүд бол ер нь тэгэл атман болоод зодон цохон хийж байгаа шорон оронд ороод ингээл туссан. За орчин үеийн эсрэг дүрүүд бол тэгэл заллан бол туссан. Тэгээд ингээл янз ингээд. Тэгэхээр явж хэдүүлээ бүр том зургаар нь харах юм бол гол дүр нь илүү ашигтай. Магадгүй энэ хорвоог дуусгасан чинь бурхан байж ивэл бас яах вэ гэж бас бодож үзэхтэй. Тэгэхээр ер нь одоо юу гэдэг амьдралыг бүр ингээд нөгөө томоор нь харж үзэж байгаа л одоо дүрээ сонгосон дээр. Аха. Одоо тэгвэл багшаа ингэ одоо та ингэ нэг гол дүр эсрэг дүр гэдэг тэгэхээр эн чинь бүр тусдаа айгу том хичээл өгдөг штэ. Тэгэхээр одоо нөгөө хөдөлгөж байгаа хүмүүс нэ айгу хүнд. Тэгэхээр ингээд жишээлбэл та энэ дүрээсээ сонгоо. За одоо та би одоо ингээд асуулт багшаа ингээд та одоо гол дүр байхаар шийдвэрээ гаргалаа. За хүн туслах дүр ч юм уу хин нэгэн сонголтоо хийн тэ. Тэгэнгүүт л энэ дээрээ яг энэ миний итгэл үнэмшил гэдэг дээр жишээ нь юу бичих вэ багшаа? Одоо таних жишээлбэл ямар эсвэл таны одоо нууц өвшөлтэй одоо параллел одоо найзынх чинь тэ битсэн дүр ямар одоо жишээ нэгэд нэг тэгж битсэн гэхээр нэг бид нар хана амаар байгаа байхгүй. Тий. Ер нь гол дүр туслах дүр гэдгээр тодорхойлчвал аюул амархан. Би нөгөө дэлгүүр өгөөдийн л хэлээд байна. За би бол шууд гол дүр гэж. За би гол дүр гэж. Тэгэнгүүт одоо гол дүр байх зарчмаа бариад өөрийнхөө асуудлууд руу эргээд харахаар энэ шийдвэр чинь чамайг ямар нэгэн алхамд түлхэнэ. За чи гол дүр юм бол одоо гэр бүлийнхээ асуудлыг яаж шийдэх вэ? Аачлаараа миний буруу. За хэдүүлээ асуудал шийдъя тий. За гэр бүлийнхээ асуудлыг би шийдсэн. Би энэ шийдвэрийг гаргахад гэр бүлээсээ салцсан байсан. Тэгээд гэр бүлийнхээ асуудлыг шийдээд буцаад гэр бүлдээ эргэж ирээд тэгээд одоо сүүлийн 15 жил нэг ч асуудлаас зүхтаагаагүй ингээд энэ асуудлыг үүрээ явуулсан. Дараа нь нийгмийн доторх асуудлуудад оролцож эхэлсэн. Хэрвээ би гол дүр юм бол миний эргэн тойронд болж байгаа асуудалд ямар нэгэн сэтгэл хэлэх, ямар нэгэн шийдэл санал болгох хэрэгтэй. Ингэж шийдээд сүүлийн одоо 12 оноос хойш тасгалтгүй одоо коуч хийж ирсэн. Энэний шалтгаан нь айгу мөнгө хийчихье гэж бодог байх нь шүү дээ. Гол дүр юм чинь би энэ асуудалд оролцох хэрэгтэй гэж бодоо. Тэгээд ингээ оролцсон. Нэг үгээр хэлэх юм бол энэ хоёрдугаар асуултанд хариулчих юм бол шийдчих юм бол бидний өмнө байгаа асуудлыг шийдэл нь тодорхой болчихно. Туслах дүр бол нэг олон юм яриад яг тэ дуугар сууж игээл өнгөрөх нь шүү дээ. Эсрэг дүр бол алаад төгийгээд яваад орох нь шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө шийдвэр гаргалтанд чи айгүй том хүчтэй одоо хөшүүрэг болж өгч байна. Тэгээд яг энэ бүрээ баталгаажуулахын тулд тий 2-3 жил ер нь коучинг, менторинг авах зүгээр байдаг. Жишээлбэл надад яг гол дүрийн тийм рол модель бас хэрэгтэй. Тэгжээж нөгөө эн чинь бас хүн чинь төгс биш юм чинь алдаа оноо гаргана тий. Тэгээ энэ дэвтэр чинь одоо эхний хэсэг нь бол яг юм сэтгэл зүйн хэсэг байгаа байхгүй юу? Одоо энийг л би нүцэнслэг хэсэг гэж байна чи. Тэгэхээр таны хувьд багш ихтгэл үнэмшил зорилго гэдэг дээр бол шууд дүрийнхээ сонголтыг бичиж байна. Та нөгөө багш яагаад ингээд дүрээ бичээд байна гэхээр тэр дөрүүдэд ямар шаардлагатай юу хийх ёстой гэдгийг та өөрөө маш сайн мэдээд байгаа байхгүй. Ингийн үдж байгаа хүмүүсүүд бол за би зөвхөн сая ойлгохтаа бол би нэг хичээлээ чинь сонсч байсан болохоор мэднэ. Гэхдээ одоо гол дүр гэдэг бол тухайн асуудлаас цухтаадгүй яг ингээд тулж ороо шийддэг хүмүүсүүд байна. Тэ одоо ингээд дайнаар бол ингээд нэг жанжин маягийн хүмүүсүүд байгаа дээ шүү дээ.
Яг тэгж бодвол зөв багш. Тэгэнгүүт багшаа дараагийнх нь миний амбиц гэдэг хэсэг орж ир. Тэгэхээр хүмүүс амбиц гэдэг хэсэг дээр айгүйх гацдаг. Одоо яг амбиц гэхээр яг юу юм гэдэг ингээд тий. Тэгэхээр нүд гол дүр байхын тулд дүрийн шалтгаанаа сая энэ дээр бичих гэсэн зөв үү тий? Яг тэгээд нөгөө хүн чинь ингээд гол дүрийнхээ шалтгааныг бичихин тулд айгүйх бодох хэрэгтэй болж байна. Жишээлбэл би яагаад гол дүр болох хэвтэй. Зүгээр туслах дүр байвал уус надад биеийн хувьд их амар штэ. Гэтэл би ингээд өөрийнхөө амьдралыг дүгнээд үзсэн чинь миний амьдрал одоо бараг 26 хүртэл тэр чигээрээ туслах дүр байсан байна. Тэгээд ямар өөдрөстэй, ямар ч тодорхойлолтгүй яасан одоо хэцүү амьдрал вэ? Тэгээ амьдрал чи угаасаа юм утга учиргүй байдаг юм уу? Тэгээ айгүй олон бэрхшээлийн дунд орж ирэнгүүт яг сэтгэл готрол орсон л доо. Найзууд итгэл алдах магадaltaй, мөнгө алах болох магадaltaй, эхнэр нөхөр нэг нэгнээ хуурах магадaltaй, баг нурах магадaltaй. Энд чи одоо хайшин амьдрал итгэж найдах зүйл байдаггүй юм уу? Ястаа сони юм байна гэж явж исэн чинь гол дүр болсон чинь нэг зүйл тодорхойлсон. Итгэл найдвар нь чи болох хэрэгтэй юм шүү дээ. Өөчлөлт гуйх хүн чи байх хэрэгтэй юм шүү дээ. Өөчлөх хүн чи юм байна шүү дээ. Тэгэхээр чи надаас эхлээд бүх юм өөрчлөлтөд ирэх хэрэгтэй юм байна. Гаднаасаа биш дотроосоо. Тэгээд аавынхаа амьдралыг дүгнээд үзсэн чинь миний аав бас туслах дүр байсан. Ээжигээ дүгнээд үзсэн чинь ээж нь бас туслах дүрийн зарчмаар амьдсан байсан. Өвөө эмээгээ дүгнээд үзсэн чинь бас туслах дүр. Тэгээд ерөөсөө бүр хатуу шийдсэн. За ерөөсөө энэ ядаж Монгол улсын хөгжил цэцэглэлийн тухай биш юм ахад ядаж миний энэ өр удам дотор нэг юм хизээч байгаагүй тэр гоё түүхийг бичих шаардлага надад яг оногдсон. Би ойлгосон учраас би шууд өөрөө хийх хэрэгтэй гэж. Тэгээд хийгээд гол дүрийн дүр тоглоод гэр бүлийнхээ асуудыг цухтахаа болоо шийдээд арх уухаа болоо тамхи татхаа болоо. Яг тэр би ч нэг гол дүр юм чи ингээл яваад болохгүй шүү дээ. Би ч нэг бол эрэг мессеж өгж явах хэрэгтэй учраас. Ингээд шийдээд ирсэн чи сүүлдээ энэ миний төлөө биш. Та нарын төлөө, чиний төлөө бас тэр өөрчлөлт байсан юм энийг дараа нь ойлгосон. Тэгээ явсаар нөгөө буцаад одоо би чинь бүр дэлхийн хэмжээний юм бодоо явж штэ. Яаж тийшээ энэ улсад яаж нөлөөлөх гэсэн бодож. Тэгээд энэ амбиц гэдэг хэсэг чинь айгүй тийм нөгөө дүгнэлт одоо юу тиймтэй өөрийнхөө амьдралыг дүгнээд за гарцаагүй би бол энэ амьдралсаад амьдрсан дээр юм байна гэдэг шалтгаанаа нэг удаа бодож үзээд тэн дээрээ одоо ингэж нөгөө тайлбараа бичвэл илүү одоо энэ шалтгаан ч хүчтэй болно. Ер нь аливаа юмд чинь нөгөө шийдвэрийн цаана ямар шалтгаан байгаа үед нэг чухал байдаг байхгүй. Тэгтэл зарим хүмүүсийн хувьд амбиц нь ингээ буруу явж байгаа байхгүй. Одоо шил өшөө авалтч гэдэг юм. Зүгээр өрсөлдөөн ч гэдэг юм. Хин нэгний дээр гарах ч гэдэг юм. Скоол тэ нэг найзтай холбогдуулсан найзгаа ингээд одоо ялах гэж байгаа. Би бизнес мөнгөтэй болсон ч гэдэг юм те. Ийм одоо үн цэнгүй шалтгаанууд байж болохгүй те. Тийм учраас энэ дээр илүү үн цэнтэй гоо шалтгаан тавиараа. Би тэгээд ингэж өөрийнхөө амьдрал дээр дүгнэлт хийсэн. 1906 он хүртэл дүгнэлт хийсэн. Тэгээд ерөнхийдөө за энэ гол дүр байх нь бүр гацаагүй шаардлагатай юм байна гэдгийг өөртөө тодорхойлоод тэгээ ингээ орсон чи амьдралын асуудлуудыг ингээ шийдэж явчихсан. Тэгэхдээ яг шийдэхэд бол амархан байгаагүй. Харин яаж тэмцэх ёстой нь тодорхой болчхоор зовлон нэг талаас айгаад их зүйл байдаггүй л дээ. Багшаа тэгэхээр таны хараа ингээд би одоо ингээ харахаар миний хүсэл эрмэлзэл амбиц гэхээр би одоо жил жах өөр юм ба дэнисийг бол би бөглөж чаддаг орхисон байхгүй. Тэгэхээр та дүрийн шалтгаан гэхээр сая 1906 хүртэл та одоо дүгнэлт хийсэн биз дээ. Тэгэхээр чин та ингээд баг 2 3 үе дээшээгээ ингээд одоо судалгаа хийгээд тэгээд өвөө эмээгийнхаа түүхийг бүгдийг судалж агаад ер нь яах ёстой алдаанаа бүгдийг судлаад өнгөрсөн рүүгээ илүү өнгөйгээд тэр шалтгаанаа бичсэн байна. Тэрэн дээрээс дүгнэлт хийж агаад бичнэ гэсэн үг. Цаашаа явах замаа гэхдээ өмнөхөөсөө дүгнж ийн ухаж ийн тий ухаж дүгнж ийн гэсэн үг. Яг надад мотивац өгж байгаа бол амьдралын хэцүүд юм да тий. За манай аав зүгээр нэг гэр бүлийнхаа асуудлыг ингээд шийдэж чадахгүй нэг бүдэрснээс болоод нэг эвгүй түүх үүссэн байх шээ тий. Хэрвээ гол дүр байсан бол тэр чинь тэгж хандахгүй л байна шүү. Хариуцлагаас судахгүй явна тий. Скол нэг арх үүссэн байх шээ тий. Нэг янз янзын асуудлууд нь тэр хүний амьдралыг ингээд хар толготой болгосон байна. Тэгээ тэр бүх асуудалд хандж байгаа хандлага нь хувь өөрийнхөө нөхцөл байдалд ямар зарчмаар хандах ёстой вэ гэдгээ шийдээгүй байсан бүр илт тодорхой байгаа байхгүй зарчим байхгүй. Тэгэхээр одоо хэдүүл ерөнхийдөө амьдралын зарчмыг тодорхойлох гэдэг шүү дээ. Би ер нь ингэдэг хүн, ийм зарчмаар явдаг хүн гэдгээс одоо тодорхойлох гэдэг. Маш чухал. Энэ зарчмыг тодорхойлохгүйгээр бизнес рүү орох юм бол ерөнхийдөө бол бизнесийн шуурганд энэ нөгөө өсөлтөөний шуурганд бол зөв арчуулна. Ийм зарчимгүй учраас улс төр хүмүүс орохороо танаас тагч болоо хөвчөд нөгөө мөнгийг эсвэл их мэдлээс ирж байгаа тэр
мэдрэгдэж байгаа тэр давуу талыг зарчмынхаа усмаас дарангуул чадахгүй байгаа тоххой. Тэгээд зарчимгүй гэсэн. Бизнес ч гэсэн юм. Би одоо жишээлбэл одоо ингээд нөгөө ингэж ийсэн. Өөрийнхөө буруу үйлдэлээс болоод ингээд таргуулд орж исэн. Тэгээд тэр таргуулаас болоод одоо татвар дээр гэх юм уу та. Тэгээд тэр татвар дээр үүссэн одоо тэр өөрийнхөө алдаа дутагдaltaй байдлаас болоод таргуулын шийтгэл оногдсон. Тэр шийтгэлээс одоо таргуулаас мултрахын тулд надад ямар боломж байсан гэхэд таньдаг хүнээсээ тусламж гуугаад тэр асуудлаас одоо мултрах боломж байсан. Тэгэнгүүт би нөгөө дэвтрээ эргүүлээд одоо энэ зарчмыг яагаад дэвтрээ энэ хэсэгт оруулж өгснийг та нар одоо ойлгох хэрэгтэй. Миний өдөр бүрийн ингээд төлөвлөгөө энд явж штэ. Тэнгүүт надад шийдэхэд төвөгтэй асуудал гарвал би хуудасаа эргүүлээд энэ нөгөө шинэ дэвтэр учраас би бичээг байгаа шүү. Би өөрийнхөө зүйлс сонголт, өөрийнхөө үнэт зүйлрүү харангуут би чинь гол дүр учраас би татвар дээр үнэн чөтгөх байх хэрэгтэй гэдэг ятаасыг би өөртөө өгч чадчих байгаа байхгүй мотивацийг. Тэнгүүт ямар алхам хийх ингэж би таргуулъя. Тэгэхээр ч одоо нөгөө жорлон дотор бичсэн байдаг үг чинь бол энэтэй холбоотой хань шүү дээ. Зөвхт хүний үйлдэл нь нүднээс залж байдаг гэдэг шүү дээ. Тэр чинь бол нөгөө зарчмынхаа дагуу амьдраа хүн харсан чараагүй ч гэсэн одоо өөрийнхөө зарчимд үнэнч вэ гэсэн. Тэр энэ урд байгаа тохиргоо чинь одоо хэдүүлээ хоошоо ингэ дэвтрийн тухай яриа явахаар миний энэ бүх олон шийдэх ёстой асуудлууд донд би хэрвээ шийдвэр гаргаж чадахгүй бол үнэт зүйл рүүгээ өөрийнхөө ихтгэл өмч рүүгээ нэг өнгөж хараад тэгээд тэнцэнээсээ өөрийгөө мотивацуулаад буцаад луужингийнхаа дагуу амьдралын луужин гэдэг чинь одоо яг л энэ жанжин шугамыг хэлээд шүү. За багшаа энэ одоо амбиц хүсэл эрмэлзэл гэдэг рүү одоо ихтгэл үнэмшлээсээ бичгээр жишээлбэл юу бичих вэ? Одоо би танд жишээтэй практик руу шилжүүлээд багшаа гэж. Одоо нөгөө why am we гэдэг шиг. Одоо яагаад гэдэг асуултаа энэ. Why? Яагаад? Тэгэхээр миний ихтгэл үнэмшил зорилго яагаад вэ гэдгээ тодорхойлох юм бэ? Учир шалтгаанаа энэ дээр бичих юм те. Учир шалтгаан яг зөв. Нэг үгээр хэлэх юм бол би яагаад эсрэг байж болохгүй вэ? Яагаад туслах дүр ашиггүй байсан бэ? Ерөөсөө л гол дүр юм байна гэдэг өөрийнхөө тэр шалтгааныг энэ дээр бичих хэрэгтэй. Одоо тэгэхээр урагшаага багшаа миний гол үнэт зүйл гээд түрүүн та нөгөө одоо гэр бүл их орон этэргээ явсан шүү дээ. Тэрийг ингээд нөгөө бас л ингээд ерөнхий бичсэн л дээ. Одоо жишээлбэл жижиглүүл жишээ нь юу гэдэг юм бэ? Одоо яг гол үнэт зүйл гэхээр бас арай одоо яг жишээг нь яг одоо энэ дараагийн нөгөө алсын арга төлөв хэсгэн дээр жишээ оруулсан байна. За одоо хэдүүлээ дэвтрийнхаа хоёр хэсэг рүү оръё. За би нэг слайд үзүүлээ. Энэ дэвтэр агшаа ингээд нөгөө юу юм бэ лээ ш. Би нөхөртөө бэлгэлсэн байхгүй. Тэгсэн чинь манай хүн болохоор ингээд нөгөө эн чинь миний хамаг юм байна штэ. Ингээд бараг л хамаг нууц маань энэ дээр ингээд тэгээ анзаарсан чинь энэ дэвтрүүд ингээд нуглагддаг штэ. Тэгэхээр энэ өөрөө бас нэг нууцын хадгалдаг нэг бас юм байна багшаа байгаа юм. Тийм штэ. Одоо үнэт зүйл мүлэг бол хүний өмнө дэлгээд байх шаардлага байхгүй штэ. Тэр чинь миний private байхгүй яаж ч юм. Яг үнэ. Тийм учраас ингэж нугалдаг хийсэн. Зөвхөн өөрөө хувийнхаа одоо төлөвлөх цагийг гаргахтаа дэвтрээ дэлгээл одоо харж явах хэрэгтэй тийм. За хэдүүлээ слайдн дээр харах юм бол энэ бол нэг хуучин дэвтрийн зураг учраас 2019-д бичигдсэн байх шүү. Энэ дээр бол та нарт 2021 оны зурагтай ийм одоо 1 жилийн календартай ийм урт хэсэг гарч ирнэ. За тэрний алталд та нар сайн анзаарах юм бол сар болгоны 12 сарын дүгнэлт байж байгаа. За одоо хэдүүлээ энэ дээр нэг юу харъя да. За энэ хэсгийг та бүхэн маань харж байгаа. За энэ дээр энэ бол нөгөө бидний 12 сарын одоо өөрийгөө дүгнэх сар бүрийн дүгнэх удаа захгүй юу? Тэгээ энэ дээр амьдралын 5 чухал зүйлийг ингээд бичсэн байгаа шүү дээ. Сэтгэл санаа болон сүнс гэж. За энийг би тайлбарласан. Soul and spirit. Тэгээд дараа нь эрүүл мэнд баяр хүч, тий. За тэгээд гэр бүл болон харилцаа, ажил хэрэгч болон амьдралын дуудлага, мөнгө ба баялаг гэсэн. За энэ багшаа бид нөгөө шин дээр багшаа юу юм биш үү? Сараараа байгаа юм биш үү?
Тараараа дандаа дүгнэлттэй юм байна. 12 сарын дүгнэлт байгаа хамгийн сүүлийн жилийн дүгнэлт байгаа. Хамгийн сүүлд нь. Тэгвэл хэдүүлээ дүүс тарихыг гаргах. Тий, дүүс нэг тарихыг гаргах. Одоо хэдүүлээ 1-р сар дээр амьдарч байгаа учраас 1 сарыг гаргачих. За тэнгуут энэ дээр чинь ингээд тавьсан дараалал чинь үнэт зүйлээ тодорхойлох чинь туслана. За одоо энийг хаа энэ дээр жишээ болгоцсон байна. Ихэнх зүйлийнхаа номер 1-т гэр бүл эсвэл эрүүл мэнд гэсэн байдаг. Яг үнэндээ гэр бүл номер 1 биш л дээ. Яг ингээд логикоор бодоод үзэх юм бол одоо шийдэл би ухаан санаагаа алдах юм уу эсвэл би одоо гэр бүлдээ ээлгүй шийдвэр гаргах юм бол гэр бүл минь асуудалтай байхгүй. Тэгэхээр гэр бүл дангаараа минь үнэт зүйл байх боломжтой. Миний гэр бүлтэй итгэмжтэй байх, гэр бүлийнхаа төлөө одоо шийдвэр гаргах гол үндэс маань миний сэтгэл санаа. Тийм учраас амьдралын хамгийн чухал баялаг бол миний итгэл үнэмшил, сэтгэл санаа маань, тий? Одоо оюун ухаан маань. Тэгэхээр энэ зүйл номер 1 байх хэрэгтэй. Энэ зарчим чинь амьдралаа барьж явж байгаа. Одоо шил гэр бүлдээ үнэнч байх хэрэгтэй гэдэг зарчмыг түүний итгэл үнэмшил зарчим шийдэн шүү дээ. Тэрнээс биш гэр бүл хамгийн чухал зүйл байвал хэдүүлээ одоо гэр бүлээ авч гарахын тулд бодлоо ярьчихвол шүү дээ. Тэгэхээр чи нэг амьдралын юм дараалал чинь. Тийм учраас эрүүл одоо сэтгэл санаа болон эрүүл мэнд хоёр чинь нийлээд би гэсэн үг. Эхний хоёр чинь би гэсэн үг. Би өөрөө. Би эхлээд эрүүл оюун ухаантай байх хэрэгтэй. За яагаад сэтгэл санаа сүнс гэж үтснийг тайлбарлая. Монголоор сүнс гэж үтчиж санаа харагдсан шүү дээ. Англиар бол soul гэдэг хэлээр хүмүүс ойлгоно. Сэтгэл санаа бол докторгүй. Миний итгэл үнэмшил сэтгэл хөдлөлийг захирч явах хэрэгтэй. Ойлголоо. Итгэл үнэмшил байхгүй. Хэрвээ та итгэл үнэмшлээ тодорхойлоогүй бол сэтгэл санаа чинь байнга савлнаа л гэсэн үг юм байна. Зөв багшаа. Ингээд байвал та итгэл үнэмшлээ тодорхойлоогүй байгаатай холбоотой ингээд байгаа юм биш. Ойлголоо. Тийм учраас миний тэр урд яриад байгаа сүнслэг гэдэг байгаа юм чинь тодорхойлчвол би хичнээн гонигтай байсан ч би тосоогоороо хичнээн амжилттай байсан ч би даруугаараа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирах чадвартай байна. Тийм учраас сэтгэл санаа бол докторгүй, итгэл үнэмшил үүнийг захирдаг. За энийг ойлгоогүй хүмүүс бизнест орж ирээд бодоо олгоод байгаа байхгүй. Нэг бол баярлаад, нэг бол ойлж ашиглажгүйгээ. Тэр бүлийн дотор ч гэсэн гарч байгаа асуудууд яг л энэтэй. Тийм учраас энэ дэвтэр эхлээд бидний нөгөө сэтгэл хөдлөлийг захирах үндсэн шалтгаануудыг тодорхойлоод энийг өөрийн амьдралын зарчим болгоод ингэ явах юм бол зовлон бэрхшээлийг болох. Ер нь ийм байна. Зөвлөл маань. Зовлон өөрөө дангаараа зовлон биш. Би арай нэг жоох философик юм ярих гэдэг шүү. Амьдралын өөрийнх нь нэг төрхөн л өөрөө бэрхшээл ахгүй даа тий. Цар тахал гарлаа тий. Нэг найз маань өвдлөө тий. Энд нэг мөнгө энэ өөр амьдралын нэг хэсэг нөхгүй. Энийг зовлон гэж тодорхойлох бол арай биш. Жинхэнэ зовлон болоо шүү дээ. Бэрхшээл дунд яаж бэрхшээлийг давж гарахаа мэдэхгүй байх нь хамгийн том зовлон. Одоо нэг хүнд байдал ядаж би твчих ёстой гэдэг шалтгаан байхгүй зовхон хамгийн амар, хамгийн хүнд. Тийм учраас энэ итгэл үнэмшил гэдэг хэсэг бол миний амьдралын хамгийн том бэрхшээлүүдийг ялахад надад тусалсан юм байна. Гол зүр байхаар шийдсэн учраас би одоо хариуцлагатай байхаар шийд. За би дотроо төлнө. Эхнэртэй үнэнч байна. Гол дүр байх юм чинь хичнээн би тамхи татмаар байсан ч гэсэн би одоо 5 хүү өсөж байгаа хүний хувьд бүгд ингээд яндан шиг ингээд тамхиттай байвал би өөрөө надад таалагдахгүй учраас ирээдүйд би тэдэрт зөв жишээ олох шат. Тамхи болсон. Гэхдээ би тамхины өндөр нь твэрээ дуртай. Яа би урдан татчихсан болохоо тий. Тэгэхээр чи би ч нэг тийм бурхан шиг амтан биш байх нь шүү дээ. Сул алдаа дутагталтай. Гэхдээ нөгөө шийдвэрээсээ болоод би энэ зүйлээ захирч чадчих واخхой. Би баар цэнгэний газар ороод 18 настай байхдаа ороод бүжиглээл нэтэд гоё байх туслаад байсан. Надад таалагдсан. Гэвч одоо би өөрөө багш болчоод тэнд ингээд согтуу ингээд сууж ивэл нөгөө миний зарчимтай таарахгүй учраас би уучлаарай. Тэ би арай өөр хоббитай болъё. Тэ гişмичлэн ингээд миний амьдралын олон зүйлүүдийг энэ итгэл үнэмшил миний дүрийн сонголч ингээд шийдээд өгч байгаа.
Багшаа таны яриа цуурайч чинь үү цаана дуу ороод байна уу? За би шалгаад. Таны яриа цуурайтаад багш. Энд давхар дуу ороод байгаа. Давхар дуу ороод байгаа. Тийм байна. Энэ хажууд бас нэг хүн яриад. Тийм байна. Цаана нэг дуу орж ирээд аха. Чанга байна уу тэр дуу? Жоохон шуугантай. Аха. За тэгвэл бид нар ихтгэл үнэмшлээ тодорхойлохгүй бол ер нь л зүг чиггүй нөгөө нэг лууж таны дэвтэр чинь ингээ лууж ингээ нэртэй тагшаа. Тэгэхээр гомгийн гол зорилго нь ихтгэл үнэмшлээ тодорхойлоод тэнцэнээсээ жижиг зорилгоудаа гарга гэсэн тийм л одоо тавчаар хэлэхэд тийм юм байна тийм багш. Миний ойлгосноор. Тэгээд нөгөө үнэт зүйлээ харахаар чинь ихтгэл үнэмшлээ нэгдүгээр тавиад түүнээсээ болж эрүүл мэнд чинь аюулгүй болж байгаа байхгүй юу? Би одоо арх ухаа болчихвол чинь ихтгэл үнэмшлээсээ болоод би арх ухаа болчихсон. Ихтгэл үнэмшлээсээ болоод тамхи татхаа болчихсон чинь би эрүүл болж байгаа үстэй. Тэгэхээр хувь хүн өөрөө зарчмаа тодорхойлохгүй бол эрүүл мэнд өөрөө дагаад эрсдэлд орчдөг. Жишээлбэл одоо зөвхөн зарчим ихээсээ илүүтэйгээр одоо би гол дур байхаар шийдсэн учраас бас би эрүүл эрч хүчтэй амьдрахаар шийдсэн учраас би нөгөө эрүүл хоолж гэсэн. Хэрвээ би үнэхээр энэ дотроо зэгцэрэхгүй би байнгын стресстэй байх юм бол төснөө би хоолыг бол идэх шиг бол архийг бол уух шиг болж шээ. Яа тэгэхээр стресс сэтгэл зүйн дарамтыг би шийдэж чадахгүй байгаа учраас эрүүл мэнд мөн эрсдэлд орчихно. Тийм учраас хүн стрессгүй эрүүл оюун ухаантай байж иж эрүүл мэндийг хамгаалах одоо чадвартай болох өөрийгөө би одоо зодоончхон хийхгүй би одоо хурд хэтрүүлэхгүй тий би одоо хорт зуршлыг хэрэглэхгүй гэдгээ би шийдсэн учраас миний эрүүл мэнд айгүй тийм эрсдлүүд буурч ирж байгаа байхгүй юу. Тэгээд би өөрийгөө захирч чадсны дараа 3 дугаар гэр бүл орж ирэх нь илүү зөв. Ягаад гэхээр нөхөртөө эхнэртээ үнэж явах шийдвэр гаргасан. Бие зүү авч явдаг болсон хүн гэр бүлийнхаа төлөө маш итгэмжтэй нөхөр эхнэр болж хувирж орж ирж байгаа. Тэгэхгүй эхний хоёрыг шийдэхгүйгээр шууд гэр бүлээ нэг тавьчих юм бол би нэг тийм төлөвшөөгүй зэрлэг эсвэл хит өөртөө ихтгэлгүй нөхөр амьдралын балансыг тааруулж чадахгүй. Тэгээд гэр бүл чухал гэдээ яриад идэг гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадахгүй. Тийм учраас гэр бүл ингээд агуулгаараа болгүй хоёрт яг дараалал ороод гуравт орчиж байгаа. Тийм ээ. Эхний 1 2 дугаар зүйлийг би гэж үзэх юм бол гэр бүл хоёрт байсан дээр би бас анх гэр бүл чухал гэж ярьдаг байсан юм нэ. Эхнэртэй худлаа яриад, найзуудтайгаа нийлж шоудаад, ээжтэйгээ нийлж комби зөхөөгоол ингээд гэр бүлийнхээ дотоод зүүн цэнийг баримтж чадахгүй байсан шалтгаан нь өөрийнхөө зарчмыг тодорхойлоогүй байсантай холбоотой байсан. Тэгээд үнэт зүйлээ дарааллахдаа ингэж дараалуулвал их логиктэй шүү, зөв шүү гэж би зөвлөж байгаа. Аха. Багшаа хоёулаа юу ч гэсэн микрофон байвал хийчих үү? Тань микрофон байна агшаа. Би уул нэг микрофоноор яриад юм л та. За. Тэгвэл дуун гайгүй юм байна. Аха. За окей. Харагдахгүй болно гэдэг шиг sorry. Аха. За тэгвэл одоо дэвтэр маань ингээд хэсэг гэдээ яриад байгаа нь дандаа ийм хэсэг өгч хүмүүсээ. Тэгээд яг нөгөө хүмүүс чинь нөгөө юмаа бас дуустал сонсдог учраас энд нь би төгсгөл хэлмээр байгаа юм багшаа багш хэлчихгүй гэдэг. Ер нь бол зүгээр болдог бол би л ингээд баг бүх хүнийг ингээд лууж аваад ингээд энийг яг бүрэн ойлгоод ингээд хөтлөө сурчаасаа гэж ерөнхийдөө хүсэж байгаа. Тэгээд тийм учраас яг энэ подкастыг багшаас одоо гуйж шалан байж ингээд багшиг өнөөдөр оруулж байгаа шиг хүмүүсээ. Тэгээд сонсож байгаа бол авааг болвол таад маань заавал аваарай. Тэгээд нөгөө утасны одоо авах мэдээлэл нь бол яг Afa Academy пэйж хуудсан дээр бас байдгийг шүү. Дундуур нь хэлчих шээ. Төгсгөл рүү зарим хүмүүс нөгөө дутуу сонсоод байт юм бэл бас нэг дундаас нь гараа хичдэг болохоор. За тэгээд багшаа үргэлжлүүлээ нөгөө урд хэсгүүд дээр явж исэн. Тэгээд алсын хараа дээр орсон тий. Багшаа алсын хараа дотор явхаар миний бэлэг авьяас юу вэ гэж асуулт агаад байгаа хгүй юу? Энэ одоо юуг хэлээд байна? Одоо миний ингээд бусдаас илүү давуу талыг хэлээд байна уу эсвэл юу вэ? Тий, ер нь бол карьерч вэ, бизнесч вэ хүн бас нэг авьяас үнэхээр хэрэгтэй байгаа. Авьяасаа зөв тодорхойлсон байна. Одоо давуу талаа. Жишээлбэл одоо би хүүхэд байхдаа ер нь бол урлагийн хүн болно гэж бодож ирсэн байхгүй юу? Хүсдэг байсан. Тэгэж одоо хөгжмийн ангид байсан, аюул олон хөгжим тоглолтсон, олонтод тайзнаар гарч ирсэн боловч одоо яг үнэндээ бодит амьдрал дээр хамтлагт ч юм уу, хөгжимчин ч юм уу болоогүй.
Тэгэл мартчихсан. Тэгээд яг ингээд 26 7 хүрээ явж байхдаа өөрийгөө тодорхойлоод тэгээд ингээд карьераа сонгох хэрэгтэй болсон чинь миний дотор нэг тийм уран сайхан чүний мэдрэмж байгаад идэг. Гэтэл би өөрөө компани захирал байгаад идэг. Би ч одоо тэгээд яг урлагийн хүн байх мэдрэмж байгаад байгаа хэрнээ нэг дарга хийгээ яваад чи одоо миний ингээд яг хүсчихсэн тийм ажил биш байсан байхгүй. Тэгээд зүйлдээ ингээд нэг өөрийгөө багшлах чадрыг нээгээд багшлаа. Багш гэдэг чинь юу н бас урлагийн үнтэй адилхан юм биш. Дандаа энэ төр дээр тайзан дээр гарч ирдэг. Тэгээд одоо бүр сүүлдээ явсаар бод нэг спикер, public speaker дээ одоо ихтгэл лектор гэх одоо ингээд сүүлдээ ингээд миний нөгөө урлагийн хүний авьяас, миний карьер, миний нөгөө ажилтаа ингээд нийлээд нэг тийм гайхалтай тийм онцлог чадварыг үүсгэсэн. Хүн болгон өөрийн гэсэн нэг давуу тал байна. Тэгээд энэ дээр би авьяас гэдгийг оруулж ирсэн юм байна. Ер нь авьяасаа битгий гээгээрээ бити мартаараа зохион байгуулах чадвар байж болно. Хөгжмийн чадвар байж болно. Ер нь бол яг хав таксны хөгжлөөр ярих юм бол баруун зүүн таксны хөгжлийг ерөөхдөө нэг тодорхойлсон байх бол за буруу. Ер нь бол тэр уран сайхан сэтгэлгээ, тэр төсөөлөх чадвар, мэдрэмж, хэмнэл, хүнийг ойлгох гэдэг чинь илүү баруун таксны хөгжлөлтөөр илүү суурьж явж байгаа шүү дээ. Тэр бол яг хөгжмийн нөлөөлөлтөөс болоод ерөөхдөө миний сэтгэлгээ бол жоохон тийм бүтээлч одоо тийм сэтгэлгээ аягүй хөгжсөн байсан. Тэгээ энийг одоо ажилтайгаа холбосон. Тийм учраас тайзны ихтгэлийн хэлбэр, итгэх чадварыг арай урлагтай хольж одоо бол хичээл гэж ярихгүй байна шүү дээ. Тэгээ та нар бас ингээд амьд сургалтанд суужсэн бол та нар энэ тийм мэдрэмжийг авч ирсэн баг. Яг нэг тийм танхимын сургалтанд сууж байгаа юм шиг биш. Нэг тийм ток шоу юм шиг, сквоз нэг тийм комедиан юм шиг, сквоз нэг тийм жижиг үзэж байгаа юм шиг түүх мөх яваад. Тэгээд ер нь миний авьяасаас болж хөгжөөд байгаа энэ миний одоо заа харах нөлөөлөд байгаа юм чинь тэр байхгүй. Энийг бити гээгээрээ энэ нэг хүн болгонд нэг өөрийн гэсэн нэг тийм гоё давуу талууд байдгийг шүү. Зарим хүн айгүй ганган тийм гоо зүүн мэдрэмжтэй хүмүүс байдаг ш товцоо айгүй гоё хүмүүстэй тийм өнгөний зүйл самттай. Тэгээд тэр чинь бизнес бас нэг давуу тал болдог үстэй лидерүүд. Ямар ч юм өмсөн гоё зөхиод байх юм чи нэрээ ямар онцгой юм байж гэх юм уу те. За энэ бол яг хав энэ 7 асуулт байгаа юм. Энийг төлөвлөгөө гаргахдаа нийтдээ 7-нд нь хариулчих юм бол жилийнхаа төлөвлөгөө ч юм уу эсвэл ерөнхийн нэг 5-7 жилийн төлөвлөгөө гаргахад чинь ер нь бол яг энэ дэвтрийн зорилго чинь болохоор ингээд шат томоосоо том зураг хараад тэгээд жижигээр ингэж детальчл төлөвлөж байгаа шүү дээ. Бидний нөгөө хуучин ихэвчлэн нийтлэг хийдэг одоо төлөвлөлт маань болохоор өдөр тутмын нөгөө өдөрт би хүүхдээ хүргэж өгнө, хүүхдийнхээ хичээлийг хийлгэн, дараа нь ингээд юугаа хийн одоо тэр ажиллаа хийгээд ингээд нөгөө гэрээ цэвэрлэн хоолой хийнгээд инхээр нөгөө жижигээсээ ингээд төлөвлөлөөд ахаар ингээд алсын хараагүй ямар ч үр дүн бүтээмжгүй тэгээд нэг цаг нь ерөөсөө одоо баригдахгүй харагдахгүй одоо нэг цаг бид нарт олдохойлж байгаа шалтгааныг тэндээс байгаад ах шиг байна тий. Тэр аха. За энэ 5 хэсэг дээр болохоор нөгөө 7 асуулт гээд миний бэлэг авьяас гэдэг нь бол хүмүүсд нөгөө авьяас гэхээр айгаад тийм энэ бол таны давуу тал болж орж ирж байгаа юм байна. За ямар хүн болохыг хүсэж байна гэдэг нь урт асуултуудтайгаа холбоотой тий агш. Ер нь бол энэ хэсгүүдийг явуулчихна. Тэгээ багшаа цаг жоохон шахаа учраас тий тавьчилж байгаа шүү. Тэгээ сар болгон дээр болохоор энэ дэвтрийнхээ явн дээр яг нөгөө одоо нэг сард таны одоо сэтгэл санаа ямар байна, ирчүүч ямар байна гэдгээ ингээд эхний ээлжинд өөрөө дүгнчээд тэгээ дараа нь одоо сарын эцэстээ яаж өөрчлөгдсөн бэ гэдгээ дүгнэж авах хэсгүүдтэй байгаад байгаа. Сахилч хаалга хаагаад өгч. Тэг чимээ ороод. Тэгээд энийг оронгуутлаа багшаа би жоохон хурдлуулт биш агш уучлаарай. Тэгээд дараа нь болохоор та яг энэ 7 хоног тутмаараа харж байгаа гэдэг бол маш чухал. За ер нь бол хувь хүний хөгжлийн багш одоо хөгжлийн багш нарын сургалтууд дээр айгүйх давтагддаг юм болохоор нөгөө талархлын дэвтэр бичих гэдэг. Тэгтээ нөгөө яг юунд
одоо яасан тэгээ тэрийгэ талархлын дэвтэр надад болохоор ингээд олон дэвтэр ингээд тасаалгаад аваад явахаар ингээд түүхтэй санагдаад байдаг хөө ингээд жижигхэн дэвтэр тэгэнгүүтлийн чи яг 7 хоног тутамдаа та ингээд бас талархлууд чинь бас ялгагдаад байгаа учраас яг энэ 7 хоногийнхаа доор нас ингээд талархлаа биччихдэг. Тэгэхээр хүн яг нэг өөртөө байгаа юмдаа бас сэтгэл хангалуун бахаа жаргалтай байхад бас энэ аяг тусалдаг юм байлээ. Өөрийнх нь хажуудах эрдэнэ үнэлтгүүгээд нэг хошин үг байгаад байдаг штэ. Тэрнтэй адилхан яг тэрийг үнэлэхэд яг энэ тусалдаг. За тэгээд багшаа зуршил бүтээгч хэсгийг жоохон тайлбарлаад өгч хөө. За зуршил бүтээгч чинь шууд нөгөө төлөвлөгөөний чинь дараа орж ирнэ. Жишээлбэл одоо миний 2020 оны зуршил бүтээгч бол яг нэг жишээгээр л явсан. За 2 өдөр хувийн уулзалт, нэгд өдөр өглөөний цай ингээл. Тэгэхээр нөгөө жил болгоны амьдралын ачаалтууд өөр байдаг л та төлөвлөгөөнөөсөө болоод тэр энэ жил чи юун дээр илүү фокуслох гэж байна? Тэрэн дээрээ илүү одоо нөгөө таасан амьдралын хэм маягийг шинээр одоо төлөвлөн гэсэн. Гэхдээ чиний зуршил үргэлж чиний том алсын харааг дэмжих одоо тэ зорилготой дадал зуршлуудыг агуулсан байх хэрэгтэй. Жишээлбэл нөгөө баланс гэдэг имийг л над дэвтэр чинь бас хичээл чинь танд хийж өгөх гэдэг. За энэ хичнээн завгүй байсан ч гэсэн гэр бүл эрүүл мэндтэй яах вэ? Санхүү гурав дээр одоо байнга тогтмол дүгнэлт хийх, ярилцлах цагууд гаргадаг байх. Энэ 7 хоногийн хэд өдөр байх. Онцгой 21 оны үед гэр бүлтэй хэр их өөрийнхөө зориулахаар төлөвлөж чинь тэр одоо өдрүүдэд наад дээр тайм блок хийх хэрэгтэй байхгүй. За 20 онд бол би ер нь бол их завгүй байсан. Тэгэл 21 онд чинь ингээд амар завтай хэлчихсэн. Гэртээ гэрээсээ ажиллаад юм байна. Тэр амьдралын хэм маягаа наад дээр шинээр төлөвлөсөн гэсэн үг. Зуршил бүтээгч дээр. Чи эрүүл мэндэд гарах цаг чи эхлээ тайм блок одоо блок хийх хэрэгтэй. Яг хэдэн цаг би туслаа хийх. Би уулзалтанд хэдэн цаг зориулах юм, сургалтанд хэдэн цаг зориулах юм, сурч хөгжөлтөөрөө хэдэн цаг зориулах юм, хүүхдэд хэдэн цаг зориулах юм, эрүүл мэндэд гэдэг. Ингээд юмнуудаа ингээд яг энэ оныхоо ачаалтад тааруулсан. Гэхдээ балансыг алдагдуулахгүйгээр тэр нөгөө одоо гинтийн ажлуудыг төлөвлөхөөс өмнө чиний жишээ болж авч ирэх хэрэгтэй амьдралын давтамж гэж болж байна. За би нэг ганцхан зураг харуулъя. Аха. Тэгвэл та нөгөө нэг шин зуршлаа ингээд яаж шин зуршлаа хаана нэх үү гэд ингээд бодоод яг ингээд төлөвлөлөд байгаад чаддгүй. Тэгэнгүүтэл яг энэ дэвтэр маань болохоор яг тэр зуршил бүтээх бас хэсэгтэй байгаад байдаг. Тэгэхээр айгу тийм давуу талууд бас маш их ихтэй шүү энэ дээр. За би нэг ганцхан зураг үзүүлээ. Тэгээд ерөнхийдөө нэг зургаар баг ойлгочихсон. За миний зуршил бүтээгчдээр орж ирсэн зүйлүүд маань 7 хоногийн төлөвлөлтөөр одоо ингэж орж ирнэ. Миний зуршил бүтээгчдээр блог хийсэн тэр одоо дөрвөлжлээд дурдсан юмнууд маань 7 хоногийн төлөвлөгөө гаргахад хамгийн түрүүлж буу. Жишээлбэл одоо би бол энэ дээр нэг жишээ өгсөн шүү дээ. Энэ бол миний одоо сүүлийн хагас жилийн амьдралын хэм маяг баггүй. Миний зуршил бүтээгчдээр байж нэгтгэхийн өглөөний коучингээ хийгээд тэгээд АФА-гаа бол тэгээд орой шилжүүлээ би бассейнд явдаг. Тэгээд 2 өдөр бол ерөөсөө яг дан уулзалтуудаа нэг өдөр ингээ хийсэн те. 2 өдөр бол өглөө фитнес. Тэгээ Wednesday коучингийн төсөл маань ерөнхийдөө баг хагас өдөр болдог байсан. За ингээд нэгтэнд нь ингээ жоохон чөлөөтэй гарч ирж штеп. За бүрэн хийн жоохон чөлөөтэй. За 4-р өдөр болов би нөгөө гадуур бизнесийн байгууллагуудтай харилцан холбоотой ирээтэй байдаг сургалтуудаа гинтийн ажлуудаа 4 өдөр хоосон. За ямар нэгэн уулзалт сургалтууд бол зөвхөн 4 өдөр. Өөр ямар ч уучлаарай тавцын нэг өдөр жоохон байж болно. Үдээс өмнө тусдаар бол боломжгүй. Энийг би өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй. Тавцын өглөө фитнест явлаа. Өдөр жоохон чөлөөт цаг байна. Орой болцоо байна. Тавцын өдөр бол гэр бүлтэй цаг гаргана. Орой хүүхдүүдтэй кино үзнэ. Тавцын орой бол өстой задгаа авна. Шөнө 1 цаг, 2 цаг, 3 цаг хүртэл кино үзнэ, зарим эзэн. Тэгээ одоо жоохон парти, гэр бүлийн парти. Хагас өдөр бол унтна. 10 цаг, 11 цаг хүртэл унтна. За хагас өдрийг бол онгорхоо үлдээсэн. За бүтэнцэн өдөр бол яг өглөө нөгөө одоо тий гэр бүлийнхаа уламжлалын дагуу одоо манайх бол нөгөө Christian хүмүүс учраас өглөө сүмд явна. Тэгээд оройн бэлтгэл ажиллаж юм. За энэ бол миний өнгөрсөн одоо юу гэх 20 оны
Бараг 9 сараас хойш бараг бүтэн жилийн дадал юм биш үү? Яг ингэж явсан. За тэгэхээр 21 онд бол яг ингэж явахгүй шүү дээ. 21 он бол өөр. 21 он бол доотлын та бас таны хэсгээ багшаа дахиад гаргаад өгч төгөө. За. Нөгөө та төлөвлөлтийн хэсгийг нөгөө аргачлаа хүмүүсэд бас тэр хэсгийг сонирн баг. Бас юу бичгээ бас ойлгохгүй байгаа хүмүүсэд байгаа. Тий. Нөгөө амжилт гэхээр тий. За. Амжилт хэсэг дээр заримдаа бид нар ингээд нөгөө бичих юм олдохгүй байдаг байхгүй. Тэгэхээр би зүгээр жоохон жишээ олгоод амжилт гэж хэлэхээр байхгүй байсан ч гэсэн амжилтыг байсан зүйлийг хайж олох хэрэгтэй бүр. Заавал тэр нь энгийн зүйл гэж болно. Заавал алтан медаль байх албагүй. Заавал чи нэгний амь насыг аварсан байх албагүй тий. Зарим өдөр чи энгийн өнгөрч бас тэгээ би энэ дээр их таахгүй. Энэ өгүүлбэрийг хаана ингээ анзаарах юм бол зүгээр би дистрэ авч чадлаа, шүдэ угааж чадлаа, дасгалаа хийж чадлаа. Хамгийн гол нь чадлаа гэдэг үг нь хамгийн чухал. Би юу чадлаа? Миний хувьд одоо амжилттай байсан. Би нөгөө амжилт гэх хүмүүс зүрдээ би өнөөдөр амжилтгүй гэж хэлээд байна. Амжилт бол юу ч хийж байна. Энэ бол хандлагын өөрчлөлт. Гэхдээ энэ доотлын дүгнэлтийг манайхаа ингэж хийгээрээ хойноос нухарч ирээсээ хийж болохгүй. Тэгэх юм бол сэтгэлтэй хувь дарамтанд орчтой хүмүүс. Нэг үрэл гэх юм бол нөгөө алтан дээрээ хит их төвлөрүүл сэтгэлтэй хувь тийм одоо баланс гүйцэтгэх байхгүй. Хит өөрийгөө голох, буруутгах. Тийм учраас амжилтаасаа эхлэх хэрэгтэй шүү. Заавал. Амжилттай бичин дараа нь хоёр дахь нь бол энэ яг инфлюенсер лидер хүмүүст зориулсан одоо амьдралын шин маягт ятгах байгаа хоёр дахь асуулт аягүй чухал. Нэг өдөр доор хаяж нэг ч гэсэн хүнийг хөгжүүлэхийн тулд ямар нэгэн одоо алхам хийсэн байх. Энэ бол чиний амьдралын хэв маяг байх. Энийг бол би танаас шаардж байна. Хэрвээ та нар үнэхээр инфлюенсер баймаар бол, үнэхээр бизнес эрхлэгч баймаар бол, үнэхээр амжилттай хүн байгуул чи хүнийг хөгжүүлэх хүн байх хэрэгтэй. Эсвэл хүүхдийнхээ хичээлийг хийлгэлээд гэдэг чинь бас хүүхдийнхээ хөгжил төв нэмэр оруулж байгаа юм хэлмүнтэй агшаа. Тийм. Хүүхдээ хоол ихийн зааж өглөө өдр гэж хүмүүс арилгахын зааж өглөөг үл батгал юм байна. Тий хөгжүүлэх ямар нэгэн хөгжүүлэх юм. Гэхдээ болж өгвөл би гэр бүлээсээ жоохон хальживэл зүгээр гэж бодож байна. Тэрийг хийн. Тэрийг бол чи үүрэг, тэрийг бол хийх хэрэгтэй. Нэмээд чи ядаж дэлгүүр явахдаа ч юм уу эсвэл хөдөө сургалтаар явахдаа нэг найзаагаа дагуулж байгаа замдаа коуч хийдэг ч юм уу. Эсвэл онлайнаар нэг хүн зөвлөх ч юм уу. Нэг хүнийг хөгжүүлэх гэдэг бол ер нь одоо инфлюенсер хүний хамгийн гоё чанар байна. Тэгээ гуравдугаар мэдээж байгаа зүйлээсээ таашаал авах. Тэгээ одоо шийдэл бизнес хүмүүс орж ирээд айгу яараа орж ирсэн шүү дээ. Орж ирээд 2 жилийн төв хичээл тэгээд очих юм байна гэх тээ. Гэтэл 2 жил биш зарим хүний хувьд 4 жил, 5 жил, 6 жил ажиллах хэрэгтэй болдог шүү дээ. Энэ хооронд бизнесээс амжилт гарахгүй бол яах вэ? Зүйл бууж өгнө. Тийм учраас урт удаан хугацаанд бизнесийн салбар ч юм уу ямар нэгэн карьер хийхдээ амжилт бууж өгөхгүй тулд чи өдөр тутам амьдралаас таашаалыг авах хэрэгтэй. Кайф авах. Энэ бол талархал. Дөрөвт нь бол яг англи хэл сурсан уу, эсвэл ямар нэг юм шинэ юм сурсан уу гэж ойлгож болно. Гэхдээ би энийг юу гэж хүмүүсийг ойлгуулах вэ? Чи алдаанасаа юу сурсан бэ гэдгийг бас оруулах хэрэгтэй. Нэгсэндээ хамгийн хэцүү зүйлийг хамгийн сүүлд өгнж байгаа байхгүй. За би өнөөдөр айгүй том алдаа гаргачихлаа. Би яцгүй юм гэж бичихгүй байна шүү дээ. Яагаад ийм алдаа хийчихвэ? Энийг алдахгүй байх боломж байсан уу? Гэт алдаан дээр дүгнэлт хийж гэнэ гэсэн үг. Алдаан дээр дүгнэлт хийвэл энэ туршлага болдог. Дүгнэлт хийхгүй хадгалах юм бол энэ бол бүтлгүүтэл болдог. За ингээд энэ бол нөгөө зуршил бүтээгч болон одоо хоёулаа нөгөө урттай яваад алхацлаа зуршил бүтээчээс шууд өдөр бүрийн менежмент хэсэг рүү орсон. Тэгээ ингээд хардаа ингээд төлөвлөсөн хүний чинь сул цаг бараг байхгүй байгаа. Тэгэхээр энэ хүн бол жинхэнэ зорилгоор өдөртүүлж гэсэн. Гэхдээ энэ зорилго нь нөгөө том зорилго руугаа чиглэж явчих хэрэгтэй. За би нэг word file үзүүлээ. Тэгээд ер нь бараг болчлоо дөө. Төрөний таны угшаа гоё үг байна. Нөгөө дүгнэлт нь алдаан дээрээ дүгнэлт хийвэл туршлага болоод хэрвээ дүгнэлт хийхгүй аргачих юм бол бүтлгүүтлэх юм биш үү? Тэгэхээр хэрвээ юмнууд байвал хэдүүлээ заавал дүгнэлт хийчээрээ тэгвэл тэр бүтлгүүтлэх чинь туршлага болох юм биш үү? Хүмүүс нэг алдчихад хямрааж яваад идэг ч таашаа хямраал олон жилийн өмнөх олон сарын өмнөх өөрчилж чадахгүй хямардаг юм чинь сайхан дүгнчихөө хүмүүсээ тэгж хэлмээр юм байна. Яг
яагаад бүтлгүүл гэж нэрлсэн гэхээр энэ тархины нөгөө үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт хийгээг болдог давтаад байх магадлал байдаг. Тэгэхээр жинхэнэ бүтлгүүл байхгүй юу? Миний хажууд нөгөө дүлгэн багш хичээл заагаад. Усан сэлтий хичээл явуулдаг. Энэ юу агшин? Орчин цагийн. Таны компьютерын дэлгэцэн. Word файл харагдахгүй юм уу те? Энэ нэг хүншгийн хувьсгал орчин цагийн Монгол лидер гэсэн юм харагдаад байна. Тийм үү. Тэгвэл буруу юм. Багшаа энэ дэвтэр одоо ямар түүхтэй дэвтэр вэ? Ер нь хизээнээс үүсэлтэй, ямар учиртай? Тэгээд ер нь та энэ дэвтрийг нэвтрүүлээд одоо AFA Academy нэвтрүүлэр хэр удаж байгаа вэ? Ер нь төсөл маань бол 2009 оноос эхэлсэн. Энэ дэвтрийг зохиосон хүн нь болохоор одоо Axel Fischer. Axel Fischer гэдэг нь герман хүн. Монголд 23 жил амьдарсан. Миний хоёр менторын нэг нь баггүй. Тэгээд 2009 онд хүртэл өөрөө энэ зарчмуудыг амьдрал дээр яг зөвхөн монгол хүмүүсийг хөгжүүлэхийн тулд одоо бий болгоод тэгээд зөвхөн байгууллага дээр хэрэгжилж байгаад тэгээд 2009 оноос одоо олон нийт төсөл болоод нэг өөр хэлэх юм бол яг Монголд төрсэн монгол хүнийг хөгжүүлэхээр одоо бий болсон багц гэх юм уу та. Тэгээд нэр нь өөр байж байгаад 2013 онд амьдралын луужин болсон. Тэгээд энэ төслөө би ерөнхийдөө хөгжүүлээд аваад. Айгуу удаж байгаа юм шүү дээ багшаа. Бараг чинь 9 оноос хойш гэдэг чинь өмнөхтэй нь бол бараг 20 жил одоо туршигдож байна гэсэн. Жил болгон багшаа яг өөрчлөгдөд байх шиг ингээд зарим юмнууд нь сайжраад ингээд апдейт хийж яваад идэгтэй ингээд миний анх харж ирснээс бол хамаагүй өөр болоод илүү хэрэглэхэд амархан хэлбэр гоё болоод байх шиг санагдаад. Яг iPhone шиг болж байна. Жил болгон шинжилгээдээ 22 онд амьдралын луужин Plus гэж гарна. Lightcom Plus. iPhone Max Pro Max арай өөр хоёр одоо хамтарч ажиллах боломжтой шинэ хувилбарууд гарч байгаа. Ингээд зөвхөн шинжилгдээд байгаа тийм сайн болоод байгаа. Бас удахгүй бас аппликейшн дээр хамтарч ажилладаг болно. Тийм хосолж ажилладаг. Гоё юм байна. Багшаа та өөрөө энэ дэвтрийг яг хизээнээс нөгөө хэрэгжилж эхэлсэн бай. Тэгээд та өмнө байсан амар төвшин ингээд луужин хөтөл сурсан амар төвшин хоёрын ялгаа юу байсан бэ? Хэрвээ би луужин хөтлөөгүй байсан бол өнөөдөр та нартай уулзахгүй байна. Яг тэгвэл өнөөдөр AFA Academy гэдэг бол миний зөвхөн мөрөөдөл байсан. Зүгээр мөрөөдөл маань байсан. Гэвч энэ зорилгыг ингээд бодит байдал дээр буулгахын тулд сүүлийн миний 7 жил болоод бүрстэ супер жинхэнэ бүст байсан. Миний хувьд бол онцгойлон хамгийн идэвхтэй шууд хэрэгжилж эхэлсэн жил бол 2012 оноос эхэлсэн. Тэрнээс өмнө бол зүгээр ажлын журмаар, хувь хүн журмаар жоохон хөтөлдөг. Акс надад жоохон яриа зааж өгөө тайлбарлаад зөвхөн ажиллаа зохион байгуулахын тулд яг өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд бол амьдралын тулд 13 он ийм болж өөрчлөлт одоо маш гоё. Одоо нэг хэлэх юм бол дэлхий дээр байж болох маш олон чухал зарчмуудыг бүгдийг ингээ батцсан гэсэн үг ерөөсөө. Ингээд энэ тэндээ сургалт суугаад шаардлага байна. Бүгдийг бадаад ингээд нэг багц. Тэгээ сүүлийн 7 жил бол жихэн бүст байсан. Ер нь гайхамшиг байсан. Олон улсын хэмжээний хүртэл одоо бүтээгдэхүүн болж Орос, Америк, Солонгос, одоо өвөр Монголд те явж ин гайхсан. Энэ нь бол одоо нэг бустер гэж байдаг бол миний амьдралыг ер нь буст хийсэн юм аа энэ дэвтэр. Хэрвээ энийг хөтлөөгүй байсан бол одоо хоёулаа энийг ярихгүй чиш намайг танихгүй би зүгээр л мөрөөрөө ажиллая гэж явж байгаа. Цаашдаа энэ дэвтрийг нэг анх подкастт орж явахдаа ярьж ирсэн юм аа. Тэгээд нэг 2 3 4 жилүүдээс сэгэлж байгаа зүйлдээ сурсан гэд. Тэгээд яг тухай тасныг тийм одоо ач холбогдлохгүй байж яг өөрснөө хөтлөөдийг үр дүн ингээд мэдрэгдээд ирэхээр ингээд багийнхныгаа одоо ингээд хамт ажилладаг хүмүүсээ зөв хүчээр дуугаа ингээд атах хөтлөхөө баг ингээд хэлмээр санагдаад байгаа байхгүй. Тэр багшаа одоо ингээд танд аягүй олон хүмүүсүүд бас нөгөө сэтгэгдлээ тэр мэдж байгаа хальтаа та ингээд олон сэтгэгдэл сонсдог. За энэ завшаанаас залимнуулаа хэрвээ нөгөө подкастын дараас манай хүмүүс сэтгэл бас үлдээвэл бас их баярлалаа. Яагаад тэгэхээр хиний амьдралд ямар өөрчлөлт гарсан гэдгээс туршлагаасаа бас та админ сэтгэлээр хаваалцаарай.
За тэгээд багшад ингээд нөгөө туршлагаа харахаар хүмүүсүүд яаж өөрчлөгдөд байх шиг байна. Ингээд нэг анзаарахтахаар энэ дэвтэр хөтлсөн хүмүүсүүд ямар агаад байна. Хөтлөөгүй нь ямар агаад байна. Эсвэл хөтөл сурах гэж бас хугацаа ороод байна уу зүгээр. Тэр таны нөгөө хөндлөнгийн ажилтнууд ямар байдаг вэ? За ер нь хамгийн том дэвтэр хөтлөөгүй алдагч юу гэхээр хүмүүс энэ 5 зүйлээс нэг зүйл юм уу 2 зүйлийг л сонгож аваад явдаг. За бизнесээ хийх тулд гэр бүлийн асуудлыг хаяа. Эсвэл гэр бүлийн авсан тулд бизнесээ хаяа гэдэг. Хэрвээ энэ дэвтрийг хөтлөж эхлэх юм бол чи бүгдийг авах. Тэ амьдралынхаа балансыг алдахгүйгээр чи гэр бүлээ ч авч үлдээд, чи эрүүл мэндээ ч хамгаалж авч үлдээд, чи мөрөөдөлтөө ч хүрээд. Миний хамгийн анхны том үр дүн юу байсан гэхээр миний зөрчил бас үр дүн юу байсан гэхээр яагаад хүн заавал амжилтанд хүрэхин тулд зарим нэг зүйлийг заавал хаях вэ? Тэгээд энэ нэг балансгүй амьдрал. Энэ дэвтэр бол энэ 5 зүйлийг чинь тавуулангийн ингээд аваад нэгсэндээ одоо их шуналтай би их шуналтай үнэтэй би бүгдийг авах. Бүгдэн дээр нь амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэгээд элэг бүтэн Монгол гэдэг шиг тэр нь ганцхан элэгний тухай биш. Элэг бүтэн гэдэг нь одоо санхүүгийн хувьд амжилттай. Эрүүл, гэр бүлтэй, тэгээд карьертэй энэ бүгдийг авч явах одоо хамгийн том гоё одоо багч гэж хэлж ойлгож байна. Тэгэхээр тий яг тэгээд луужингийнхаа дагуу явна. Гайхалтай түүх бүтээн. Луужинг одоо та нар юу ойлгож байгаа вэ? Яг энэ шугамараа юм. Окей, за тэгээд багшаа нөгөө цаг дуусж байгаа. Яагаад ингэж байгаа вэ гэхээр бас хүмүүсүүд маань бас нөгөө юм удаан хугацаанд сонсдгоо сүүлийн хэсэг айгүй чухал юмнуудыг архичаад байдаг учраас танд нөгөө сүүлийн хэсгийг багшаа үлдээ. Одоо яг энэ дэвтэртэй холбоотой та юу юу зөвлөх үү? Дээр нь одоо хөтөлдөггүй хүмүүст те одоо хөтөл сургаж байгаа хүмүүсүүд дээр ер нь бол юуг зөвлөх вэ? Дээр нь багш нэг юм бас дахиад нэг хэлжсэн нэг юм байгаа. Би зүгээр энэ дэвтэр хөтлөөд гэсэн чинь надад анзаарчихсан юм болохоор хүмүүсийг ер нь зөв хоёр ангилаад байх шиг байгаа. Ингээд зарим хүмүүсүүд болохоор ингээд энэ нэг юм байж байгаа хичээгээл юусоо явахгүй нэг унхаагүй гэл нэг бид нар хүнийг ингээд олон хүмүүсүүд хэлхийг сонсч байсан л та. Тэнгүүд тэр унхаатай унхаагуудаа юусоо биш зоригтой зорихгүй гэл хүн ингээд хоёр хуваагдаад байгаа шиг. Тэгэхээр энэ дэвтэр маань ингээд зорилгоо олоход их тийм сайн чиглүүлт юм байна гэж би одоо хувьдаа ойлгосон. Тэгэр дүгнж байгаа нь бас зөв үү ингээд олон асуултыг багшаа нэгтгэсэн шүү. Цагийн менежмент, зорилгын менежмент гэдээ ойлгочих. Энэ дэвтэр болохоор цагийн менежментийг хоёрдугаар тавьсан, зорилгын менежментийг нэгдүгээр тавьсан. Нэгүгээр хэлэх юм бол хаашаа явахаа тодорхойлчих юм бол цагийг яаж зохицуулахаа ойлгочих. Луужин гэдэг бол зорилгоо тодорхойлох чинь тусалж байгаа. Хаашаа явах вэ? Яагаад энэ зүг рүү явах ёстой вэ гэдгийг ойлгочих. Тэгэх юм бол чиний хэлгээд давхар хүн гэж байхгүй, урамгүй хүн гэж байхгүй. Өөрөө зорилгоо тодорхойлж чадаагүй учраас давхардаг. Тэ? За тийм учраас яагаад луужин гэж нэрлэдэг гэдгийг ойлгох. Тэгэхээр луужингаа тавь. Дараа нь цагаа тавь. Луужин чиний явах чиглэлийг заана. Хэрвээ луужин чинь тийшээ зааж ивэл хичнээн бэрхшээл хийсэн чи замаасаа асууж болохгүй. Тэрөө луужин чинь тэр сайхан ногоон тал руу зааж өвшөдөд талаар л юм. Өөрөөхөө луужингийн дагуу яв. Энэ бол зорилгыг илэрхийлж байна. Тэр нь мэрэгжлийн хэлээр бол зорилгын менежмент. Тагаас илүү чухал. Тэгэхээр энэ хоёр зүйлийг хүмүүс андуураад байдаг. Аха. Зорилгоо тавиагүй хүмүүсүүд цагийн менежмент яриад тэр нь хизээж хэрэгжихгүй байгаад байдаг шалтгаан нь эндээ байна гэсэн үг шүү дээ. Зорилгогүйс учраас одоо бид нар манай хүүд гэсэн байхгүй ангийнхан багш чи нөгөө өдрийн тэмдэглэл өдрийн хуваарийн дагуу ажил сураа гэх. Тэгээд нөгөө бид нар хийлгээд үтсэн чи хүүгээр хийлгэсэн чи хүү тэгээд наадхаа чи хизээч ээжээ бүтдэггүй маа гэдэг аахгүй. Бид нар ч гэсэн яг одоо бодоод ирсэн чи 10 жилээс хойш тийм дэвтэр хөтлөж байгаа шүү дээ. Өдрийн хуваар гэх. Гэхдээ тэргээр явж чаддаггүй гэсэн нь одоо ботход бол яг энэ таны хэлж байгаа зорилгоо тавиагүй тэрийг ойлгож мэдрээгүй зарчим үнэт зүйлээ тодорхойлоггүйтэй холбоотой таны цагийн менежмент явахгүй байгаа. Тэгэхээр та хэд маань энийг тодорхойлж чадчихвэл ахыг өөрснийхөө хийгээд чадахгүй байвал луужингийн дэвтэр та бүхэн туслаа шүү. Авир реклам хийсэн. Энэ бол реклам биш шүү. Alpha Academy-тэй бид нар одоо би ямар нэгэн одоо хувь тохироогүй тийм байхгүй зүгээр чи сэтгэлээсээ бас хин нэгэн одоо юу байгаасаа гэж хүсэн. Энэ дэвтрийн үнийг багшаа бас хэлчихье гэж бодож байна. Болно шүү дээ багшаа. Тэгээ энэ 29,000 төгрөгийн өртөгтэй за нэг 30,000 төгрөгөнд та маш их хэмээг авна. Яг хөө бид нар ингээ хүнд ном бэлгэлэхийг бас хүсдэг. Ингээд өдөр өдрөөрөө бэлэг өгдөг. Тэгсэн хэрнээ хэдэн зуун мянгаар өгдөг хэрнээ яг тухайн хүний амьдрал бас яг юм үнцэнтэй одоо зөв өөрчлөлтийг өгч чадчихна уу гэхээр бас чаддаггүй шүү дээ. Тэгэхээр нэг удаагийн одоо үнэтэй рестораны бол хоолны мөнгө байгаа. Тэгэхээр та бүхэн энэ дэвтрийг бас нөгөө мөнгө
одоо харамтлахгүйгээр тэгээд өөртөө одоо амьдралдаа ээж аягүй том хөрөнгө оруулах гэж бодоод бас аваарэ гэж хэлмээр байна. За одоо багшийнхаа сүүлийн үгээс сонсъё. Тийм. Цагийн менежмент бол амжилтын үндэс гэж хэлдэг. Энэ бол нөгөө A үсэг биш, энэ бол үсгээр бол B үсэг. Тийм ч та бүхэн луужингаа тохируулаарай. Тэгээд зорилгоо тодорхойлох юм бол бидний одоо цаг хугацааг хэмнэх боломжтой. Хэдүүлээ луужингаа болохоор айгүй болоолаад тойрж явж ирсэн юм лээ. Бэрхшээл аргамт цухтаагаал. Тий, одоо бол хэдүүлээ луужингаа олсон ч гэсэн дайраал одоо явна. Тэгэхээр ер нь өөрийгөө давсалжуулах хамгийн амтхан 29,900-аар дарагддаг. Ер нь бол бараг 30,000 төгрөг. Тэгээд өдөр 365 онцны хуваасан бол өдөрт өөртөө бүр маш бага мөнгөөр хөрөнгө оруулах, амьдралаа 10-оор нь өөрчлөх боломжтой ийм байхлаа одоо өөрийгөө давсалжуулах гараа болсон. Тэгээд та бүхэн маань заавал энэгээр өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэ бол таны 21 оны хамгийн түрүүнд өөртөө хөрөнгө оруулалт хийх ёстой чухал хөрөнгө оруулалт байх болно. Энэ бол 200% та нарын төлөө бүтээгдсэн одоо багц шүү. Би барыг хэмтэх юм байна гэж бодсон багшаа. Ер нь бол яг нэг өгч байгаа өөрчлөлт тэр ингээд ашиг тусыг харахаар чинь одоо бараг 2 хүний нэг кино үзэх хэмжээ авахгүй. Тэгэхээр яг тэр ач холбогдлынхаа хувьд бол энэ айгүй хямдхан байгаа шүү хүмүүсүүдээ. Тэгэхээр энэ дээр бол гоё одоо бөөнөр нь захиалаад аваарэ гэж хүсгээр байна. За тэгээд багшаагаа бас үнэтэй цагаа зарцуулаад орсонд бас баярлалаа. Тэгээд дараа боломжтой багшаас өөр одоо энэ одоо сайн ингээд та бараг дүрийн тухай ярихад л ингээд дүр гэдэг чинь дахиад өөрөө бараг хэдэн цаг хичээл аваад байхгүй айгүй чухал нөгөө яриг гэвэл ингээд яриал амир ингээд юмнууд байгаа. Тэгээд боломжтой гэвэл дараа багшийн цагийг авч агаад энэ талаар бас ярилцах бол одоо ярилцсна гэдэг байхгүй. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Багшд хэлэх үг байгаа юу багшаа? Би болсоо. Тэгээд та нартай уулзах боломж өгсөн баярлалаа.